Сайн байцгаана уу? Өдрийн мэнд хүргэе. За өнөөдөр бүр ингээ удаан уулзаагүй хулан багштайгаа ингээ хамт подкаст хөтэлдэг багштайгаа ингээ дахиад хамт подкаст хөтлөх гээд ороод ирлээ. Сайн уу хулан багшаа? Хай. Хоёлаа орог жил болсон баха Тийм тий. жил баг одоо Өнгөрсөн жилийн үдээд хийжсэн хамт. Тийм. Тэгээд дандаа ингээд өөр зочд ураад ингээ хоёр тусдаа подкаст хийгдсэн. Өнөөдөр тэгээд ярилцгаар хамт урьж оролцуулсан байна. Хай. Хай, за зочдоо танилцуулъя. Өнөөдөр манай зочноор Бадамцэг захирал. Хай. Өнөөдрийн ээлжид подкастын сэдвээр юу ярилцах вэ гэхээр нэг ийм яриа боллоо л доо. Inner shift for teachers гэж нэг юм яриа гарч ирлээ. Энүүгээр бас ингэ цаашаа улам бүнзгий ярилцсан штэ. Бусад ингэ судал сурсан мэдснээ ингэж төвөө гэж бодоод цаашаа ажил болох гээд тэгээд энүүгээр энэ сэдвээр ярилцъя гэж бодлоо. Ингээд хамгийн эхлээд inner shift гэдэг чинь юу юм бэ? Багшд яаж нөлөөлт юм бэ? Талаар ярилцъя те. Тэгэхээр хулан багш маань inner shift гэдгийг юу гэж ойлгож байна? Тийм. За эхлээд болохоор тэгээ орчуулад өгье те. Яг inner shift-ийг шууд орчуулах юм бол дотоод өөрчлөлт гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хүний дотор чи юу байгаа юм гэхээр тарих мэдрэмж байгаа. Тэгэхээр өөрөө тухайн гадаа зүйлсийг хараад бодож байгаа бодлоо хүлээж авч байгаа өнцгөл өөрчилчихнө гэсэн үг л байна л да. Yes. Тийм яг тэгж бодож байна. За тэгвэл манай Бадамцэг захирлын хувьд inner shift гэдгийг та юу гэж ойлгож байна вэ? Ямар орчуулга хийгээд өгцөө тийм. Тэгэхээр inner shift дотоод өөрчлөлт тий. Яг улам их ярьсан. Тэр бодол санаагаа өөрчлөх. Хоёлоо яг өөдөөдөөс нэг аяг хараа сууж ш талбахтаа ингээд талбахын зооцоо аяг. Тэгэл би энэ аягыг хараад юу бодож байгаа вэ? Тий. Хулан багш өөрөө ингээд энийг тий менежер өөрөө энийг хараад юу бодож байгаа вэ? Тий. Жэни өөрөө ингээд энэ аягыг хараа юу бодож байгаа гэдэг чи бид гурийн тусдаа өөр бодол санаа тийм үү. Гэтэл яг үнэндээ миний энэ аяг тий энэ аяг руу харангуйтай ямар гоё юм эртний зурагтай яасан гоё кофений үртэй яасан гоё ингээд харж байхад арай нэг жоохон готрон өөр өнцгөөс хардаг хүн бол тий хүү энэ аягын дотор чи ингээд цайны тол бүсцэн биш тий аяг нь өнгөртцөн биш тий аяг нь ингээд харахаар хэртэй харагдчих штий наа чи одоо ямар заваа юм гэдэг өнцгөөс харж байгаа байхгүй тий тэгэхээр чи ингээд нэг юмыг нэлээд олон өөр өнцгөөс за тэгэхээр юун дээр төвлөрч байгаа вэ гэдгийг шалтгаалах гэдэг шүү дээ. Тэгээд тухайн зүйлийг тий багш ялангуяа бид нар одоо өнөөдөр багш гэж ярьж байгаа. Inner shift teach for teachers гэдэг ингээд ярьж байгаа. Багшд тэр дотоод өөрчлөлт үнэхээр хэрэгтэй. Багш нөгөө нэг тий ингээд бага хүүхдүүдэд хичээл зааж байгаа. За одоо багангийн багшаараа 53 хүүхдтэй гэж тооцсон юм манай хүүгийн анги. Тэнгүүжээ тэндээс нь 50 сурцсан. Амар сайн уншдаг, амар сайн дүрм өрмөд амар хөөрхөн ингээ болцсон тий. Ингээд гэтэл нөгөө 3 нь дэмжлэг хэрэгтэй уншиж өгөхгүй хадал би муу юм байна. Би чадахгүй юм байна. Би өстой нэрээ үнэхээр арга зүй хаалгаад юу гэдэг юм бэ? Тэр ийм зүйл дээрээ төвлөрөөд байгаа гэсэн үг. Гэтэл нөгөө талдаа ваа би ч 50-ыг уншуулсан байж тээ. Хүний 50 хөөрхөн тий 6 настай юу ч мэдэхгүй юм нэл цаг хөвдөд чинь аль хэдийн ингээд уншсан айлгаа буцаад ярьж амар хөөрхөн болцсон байж тээ гэдэг. Өнцгөөс олж харуул энэ бүр ингээд амар гой хөнгөн шингэн те урам зориг болол ингээд бид нар нэг урам гэдэг юм ярьжсэн шүү дээ ингээд урагшлах зүйл болоод байгаа байхгүй тэгэхээр яалтчгүй багшд нэг юм нэг дотоод өөрчлөлтүүд хэрэгтэй гэж үтсэн учраас ингээд inner shift for teachers гэдэг ингээд энэ яриа ингээд амар том яваад байгаа ах гэж бодоод шүү дээ энэ inner shift-ийг би ч бас нөгөө биеэрээ мэдэрсэн тэгээ одоо өөр шимэн хүртээд явж байгаа болохоор энэ сэдвээр бас ярих гэж байгаа маш баяртай байна. Тэгээ жишээ дуртахад сая бас яг подкаст эхлэхийн өмнө Бадмагч хэлжсэн шүү дээ тий. Улан өнгөрсөн хавар ямар байсан бэ? Тэгтэл энэ хавар ямар байна? Тэг яг энд ингээд юу нөлөөлөв? Юу энэ өөрчлөлтийг гаргаж ирв? Тэгэхээр би бас яг ингээд бодоод суусан чинь ялцчгүй л дотоод өөрчлөлт байна л да. Тэгээд жишээ дуртахад болохоор нодлон би хавар нилээн ядарсан бүр маш их ядраа сүулдэ чих шүүгээд ядаргаанд ороод тий зөөхөө өвдөөд тэгээ сүулдэ унтаж чадхаа байгаа. Тэгээ ингээ хүүхдүүдийн шуугаан бүгд надад бүх юм төвхтөө санагдал гудамжаар ингээд явж байгаа машины сигнал хүртэл төвхтөө санагдал бүх юм руу уурлаад стресстэй ямар муухай уйлдаг хүүхдтэй гэгээд нилээн хэцүү хаврыг дуусгаж исэн. Тэгтэл энэ хавар болохоор надад тийм стресс юусаа байхгүй юм л та. Бүр нилээн хөнгөн шингэн тэгэл их л ад жаргалтай л хүн энэгээр ингээл хөнгөн шингэн гүгээд байгаа байхгүй юу. Тэгтэл яг нодлон надад ингээд тэр хэцүү байдлыг үүсгэсэн нэг зүйл нь юу байсан бэ гэхээрээ манай ингээд уншиж чадахгүй 2 хүүхэд байсан.
За тий эцэг ихээс нөгөө хомдол ирсэн. Яг тэр асуудал надад ингээ маш том цохилт болоод би бүр уналтанд ороод бөө юм болж исэн бохоо. Тэгэл за би өстө муу багш юм байна. Би болохгүй байгаа юм байна гэл. Их л зовж исэн доо. Гэтэл энэ хавар бол яг хэцүү хүүхэд байна уу? Байна. Гэтэл би уналтанд орохгүй байхгүй юу? Тэгэхээр яг таны саяны хэлдэг жишээл явагдаж байна л да над дээр. Тэр мууг нь биш. Нэг юм сайхан зүйлийг нь л орч халдаг бол доторх нэг юм харах өнцгөл өөрчлөлтсөн. Зүгээр шүү дээ надад. Энэ хүүхэд чинь яг энэ өөрийнхөө урдаар л явж байгаа. Тэгээд яг энэ асуултанд хариулж чадахгүйсэн ч гэсэн нөгөө асуултанд хариулж байгаа шүү дээ. Гэл нэг юм сайнаар нь хардаг болсон. Тэгээд дотроо юм тархин дотроо нэг тийм код өгсөн болохоор ерөөсөө уналтанд орохгүй өөрийгөө зоохгүй би буу багш гэж хэлэхгүй байгаа л да. Нотлогийнхоо зүүж байгаа нүдийн шилээ зүүж байгаа. Нотлогийнхаа зүүсэн зүйлтэнч байна. Нотлогийнх нь өмсөж бараг хэдэн жил өмсөж байгаа яг нь байна тий. Өмсдөг хувцс мөвц бүгд ингэ хивэн тий. Тэгээ унж ирдэг унаанд хүртэл машин дэргэнд хивэн. Амьдарч байгаа орчин нь хивэн, ажиллаж байгаа орчин нь нотлогийнх шиг л байгаа байхгүй юу? Тэгэхээр чинь ингээд юу ч өөрчлөгдөөгүй байгаа. Эргэн тойрон ингээ харахаар ингээ хавар шуурдаг, уушуурдаг гэдэг ингээ шигээл. Нотлогийнхаа өмсдөг хувцсыг өмсөөл иддэг юм аа идэл амьдрах газар амьдрал ажилдаг газар ажиллал явж байгаа байхгүй да. Гэхдээ энэ дотор чинь ингээд нэг амар гоё өөрчлөлт. Амар амгалан. Yes. Тэгэнгүүтээ тэр нь зүгээр тархин дотор явсан өөрчлөлт бодол өнцөг тий ингээд гоё юм байгаад аль нэг хөнгөн байж хамт удаад жишээл. Мэдээж иргэн хавар штэ. Аж аргалтаагаар их ажиллаж байгаа. Nice. Йой, тань амар гоё яриагаар орж дундуур нь орж зүсгсэн чинь. За өнөөдрийн подкастын зочноор маань бас Баццэг багш маань ирсэн байна. Өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд. За өнөөдөр бид хэд болохоор хоорондоо юу ярих вэ гэхээр нэг юм inner shift for teachers гэдэг нэг зүйлийг ярих гэж юу нь бол шийдлээ. Тэгээ энийг нь болохоор одоо манай сая хулан багш тайлбарлаж өглөө те дотоод шилжилт өөрчлөлт юм аа гэдгийг тайлбарлаж өглөө. Тэгвэл Баццэг багшийн маань хувьд те багшийн хувьд дотоод шилжилт өөрчлөлт гэдэг нь одоо яг юу юм бэ? Танд өөрт чинь бас юм тэгээ таны дотор ингээд өөрчлөгдөжсэн те харах өнцгөө өөрчилжсэн бодол санаа ингээд бүх юм дотооддоо болж исэн юм өөрчлөлт байна уу? Тэгээ яаж тэр нь таны те багшийн тэр энэ ажил амьдралд яаж нөлөөлж исэн бэ гэдэг юм жишээ яриаж тахоо. Яг сайн хулан багшийг ярьж хат бодоо сууж илээ л дээ. Нэг ийм жишээ өгөх байхгүй нэг цагаан самбар дээр багш нэг маркер харцыг тавьчаад хүүхдүүдээс жүмтэй. За та нар юу харж байгаа нэнгүүт бүгд нөгөө хар цэгийг заадаг гэж байгаа. Та нар ингээд самбар дүүрэн цагаан хэсэг багт ягаад зөвхөн тэр хар цэг рүү чиглэж байгаа юм бэ гэд. Тэгэхээр өмнө нь яг л багш хийж байхдаа яг ийм л сэтгүүтээс хаа. Яг л ийм байсан. Угаасаа яг л нөгөө нэг ангиж чадахгүй байгаа, болохгүй байгаа, нөгөө сурахгүй байгаа дээрэл зовоол шаналал сурж байгаа тэр гоё амжилт, тэр гоё хүүхдүүдийн ингээд нөгөө харж кап авахаас илүү яг нөгөө нэг самбар дээр ганц хар цэг шиг тэр чадахгүй байгаа юм руу айгүй гэж фокуслаад яг тэрэндээ үнэхээр ядардаг байсан. Багшрын бас нэг ер нь харж байхад ядарч байгаа нэг шалтгаан яг л тийм л байгаа. Яг л нөгөө чадахгүй байгаа, эсэхгүй байгаа л нөгөө чадахгүй байгаа хүүхдүүдтэй эцэг ихтэй харилцаад үүсэж байгаа тэр нэг жижигхэн асуудлыг амар том зүйл гэж хүлээж аваад тэрэндээ ингэж стресстэй ядраад өөрийгөө зовгоод байгаа. Тэгэл яг энэ зүйл нь яг одоо бол яг тийм л байна. Тэр бол зүгээр яг миний асуудал, миний харж байгаа өнцөг, миний л тархинд болж байгаа үйл явдал байсан. Тэр одоо гэртээ очих гэсэн бас тэгдэг байсан. Нөгөө хүүхдүүд өдөржин ажил дээр ингээ шууганд ингэчээд очиод нөгөө хүүхдүүд ингээ хоорондоо тоглоход миний хүүхдүүд энэ дэр тоглож байгаа шууг надад амар хэцүү санагддаг гэсэн аахгүй. Яг тийм хэмжээд өөрийгөө ядраацсан байсан гэсэн. Тэгээ одоо ботхоор одоо бол айгүй гой хөнгөн шиг ингээ байна. Одоо гэртээ очиод хүүхдүүдээ тэгээ шуугд мөгж хат баг хамт дунд нь ороо ингээ гүгэл хамт тоглож явж байгаа аахгүй. Тэгэхээр миний хувьд өөрчлөлт яаж харагдсан. Яг л нөгөө харах өнцөг хүүхдүүд гэртээ шуугилж гин өмнө тоглодог байсан. Гэтэл би тэрийг энэ чи миний хүүхдүүд тоглож штэ ч юм уу те эсвэл нөгөө сурахгүй байгаа хүүхдүүдийг харахад ч гэсэн яг л тэр нөгөө нэг акцент төвшин гэдэг нь амар чухлаа. Бид нэр ингээд нэг ингээд уулын оргилч юм ингээд цэг зочоод хүүхэд болгон тэнд хүрэх ёстой. Тэнд хүрч чадаагүйг нөгөө сурахгүй байна, ойлгохгүй байна, чадахгүй байна гэх тэндээ зовоод байдаг. Гэтэл тэр хүүхэд чинь магадгүй те уулын биелдэг 10 алхам ч гэсэн алхацсан байвал тэрийг чадж гин, болж гин, энэ хүүхэд нь ахиж гин гэдэг ийм хандлага, ийм үнцэг бүсэн амар чухал аа. Ер нь тэгж хараад эхлүүл багшийн нөгөө нэг ийм сайн хэлээд байгаа энэ асуудлыг баг шийдэгдэх байхаа. Ингээд хард яг уул гэсэн чи миний үр нэг газрыг маажаа хичлаа. Тэр нь юу гэхээр бид нар ерөөсөө нэг л том оргилыг заадаг.
Ерөөсөө хүүхдүүд альч тохиолдолд одоо ингээ альч багш. Ерөөсөө л нэг л том ориглыг заадаг. Тэгэл тэр оргил дээр бүгд гарах ёстой гэж үзэж байгаа байхгүй. Гэтэл тэр оргил дээр гарахын тулд наадталд нь байгаа жижигэн дов дээр гарах хэрэг гарна шүү дээ. Наадталд нь байгаа нэг жижигхэн даваан дээр гарах хэрэг гарна шүү дээ. Наадталд нь тэг ингээд байгаа жижиг уулнууд дээр гарч байгаа ингээд цаашаа агчиж тэр оргил руу гарна шүү дээ. Гэтэл бид нар бүгднгийн тэр нэг уулын бүр амар өндөр оргилыг заачаал тийшээ гар гэдэг ингэж байгаа. Тэр чи одоо манай хүү өнөөдөр дөнгөж 8 доор ингээд тэгсэн чинь одоо багш нь намайг юу гэж зовоож байгаа гэхээр яэшээр дарамтлаж байгаа. Одоо яг энэ байдлаараа одоо баг танаа хөвгт чи яэш мэш одоо өстө бүтэхгүй нэ яасан ийсэн гэд ингээд байгаа байхгүй юу. Гэтэл би эхний ээлжин тэр одоо ахаа 4 жил бүхэлдээ 4 жил ээ шүү дээ. Би тэгээ энэ хооронд чинь те энэ хөвгт ч үзэх юм аа үзэн тоглох үедээ тоглоно, найзлах үедээ найзлна одоо юу нэг ингээд чийлрэх үедээ чийлрэн одоо ингээд өөрөө нэг ийм юмнуудаа мэдэрч байгаа. Тэгээд тэр яэш давтах үедээ давтаад тэгээд ингээд цаашаа яваасаа гэж бодож байгаа байхгүй юу. Гэтэл нөгөө альч багш тэгээ альч хичээл дээрээ зүгээр шууд тэр нэг өндөр уулын оргилыг заачаад байна. Тэгэнгүүтээ л ингээд доотлынх нь даван дээр гарах зөвшөөрлийг өгөхгүй байна. Доотлынх нь одоо тэр нэг давааг давах. Тэр нэг юм ингээд өгөхгүйгээр ингээд ерөөсөө бүгднгийн дэшээ мацуулаад тэгстэй чадахгүй болохоор нэг хөрх юм ингээд амар их цагаар нөгөө хүүхдтэйгээ зууралдаал тий. Амар их цагаар нөгөө хүүхдээ завгүй болгоод уншиж чадахгүй гээл тэгэхээр баг одоо шилбэл шинэ агшаах залуу агшаахтай яадаг байсан тий. Багш амар олон хүүхдээсэн 55 6 оргил мөргөл хийчихэл болол. Миний хийжсэн нөгөө уншлагын оргилч гэхдээ юм шаттай байсан. Энд төвшин гэл. Гэхдээ яхаа тэр одоо ингээд ботгож жоохон бас нэг уралдааны бас л нөгөө дээр нь гарах хэвээр тэнд хүрэх хэвээр гэдэг зүйлийг л хүүхдүүдэд өгчсэн байгаа байхгүй. Гэтэл одоо ингээд өөрийн хүүхдтэй болоод ингээд харахаар одоо цэцэрлэгийнх нь багшийн ч юм ингээд тавьж байгаа шаардлага сонсохоор гэдэг зөрөөд байгаа байхгүй юу. Би яг тэр нөгөө нэг том юм тавиад байна. Тий, яг тийм хүсэд би хүүхдээ бол энийг хийхийг хүсэхгүй байна. Эсвэл энийг ингээд энэ хичээлээс ингээд хоцроод эндээс ингээд хоцроод байна гэдэг энэ зүйлийг бол миний хүүхд эзэмшсэн учраас би заавал ингээд шахмааргүй байна ч гэдэг юм уу. Дотроо нэг юм бодол суудсан байгаа байхгүй юу. Тэгэхээр багшийн бас нэг дутагдал гэх юм бол эцэг эхийн хариуцлагыг өөр төр ингээд ял болгож аваад тэрэндээ зовоо шаналаад гэтэл тэр хүүхд чинь цаанаа эцэг ихтэй тэр хүүхдийн төлөө зовж байгаа хүн байгаа шүү дээ. Тэр хүн чинь бас тэр хариуцлагыг үрж байгаа шүү дээ. Тэгэл магадгүй тэр хүн тий бас нөгөө яши 800 оноо хүсэхгүй байж болно шүү дээ. Заавал хүүхд болох яши 800 авах хэрэгтэй биш шүү дээ. Хүсэхгүй. Гэр бүлэрээ яши 800 оноо хүсэхгүй. Тийм тэгээд хүүхэд өөрөө ч магадгүй хүсэхгүй яши манай тэр хүүхд чинь тий гадаад дотоодын сургууль руу яваад дүүцүүлэх оноогоо аваад өөр юм сонгож болно шүү дээ. Тэгэхээр ингээд өөрийнхөө тархинд энэ хүүхдүүдийг би 800 оноо авах хэрэгтэй гэдэг юм тавьчаад тэндээ яг нэг ээж аав юм шиг заваад яг хөө тийм хүсэлтэй хүүхдүүдтэйгээ ажиллаж болно л доо. Тэгэхээр хүүхд болгох ялгаатай ар гэр ээж аавын хүсэл зорилго бас өөр гэдгийг бас харгалзаад өөрийнхөө нэг ачиг жоох хөнгөлмөр юм санагдсан. Тэгвэл бүх зовлонго өөртөө өөрчил тэндээ зовоол тэндээ шаналал яг тэр нэг үүрсэн зовлонд үүрж байгаа өөрийнх нь нөгөө миний нүдээр хардаг шиг хардагч болоосаа гэдэг нэг тийм ангай байдэн шүү дээ. Яг тэрнтэй адилхан багшийн нүдээр хүүхдүүд харахгүй байгаа шүү дээ яг үндэ тий. Багш нэг юмруу харчаад итэл нөгөө хүүхдүүд ч өөр тийшээ харж иж болно шүү дээ. Багш нас ингээд бодмоор байгаа. Тий. Тэгэхээр заавал нэг ганцхан юм тавьчаал энэ шугамаар л алах, энэ замаар л гар, ингээд бас нэг ингээ баригдмал зүйл чинь хэний охирож ихээр багшиг өөрийг л охирож байгаа, өөрийг л ядарч байгаа. Гол эцсийн дүндээ бол тэр өөрөө л зовж өөрөө л ядарч байгаа. Гэтэл хүүхдүүд чинь яг цагаад болохоо тэгэл сургуулиас илээ аавн амьдралаа шийднэ, аль ямар замаар явах уу гэдэг ингээл сонгоол явна штэ, ингээл урсгал штэ. Гэтэл тэнд хин зовж ядарч шаналж үлдээд энэ багшлалт чинь. Тэгэл өөрийгөө ядраач чинь, тэгэл стресс чинь, тэгэл багшийн ажлыг үзэн яд чинь. Гэтэл эцэг их нь хариуцлага баг ингээд эцэг ихт нөгөөд би юуг нь хариуцах уу, ээж аав юуг нь хариуцах уу гэдэг ч юм уу ялгаа заагаа бас ялгамар ч юм уу. Миний бодлоор одоо ингээд багшийн ажил ингээд гаднаас харахад өөрөө ажиллаж байхдаа бол бас ийм хандлагатай байсан. Угаасаа юм байсан. Тэр энийг олж харах зүйл ч болох. Yes, bring амар санал нийлж байна. Тэгээд би чинь өөрөө нэг бас энэ ачааг амар үүрдэг. Эцгийн ачааг би өөрөө үүрцэн л гүйжээдэг байсан мэй гэж бодлоо. Би бас надад ингээ уншиж чаддгүй хүүхд байдаг. Тэнгүүл тэр уншиж чаддгүй хүүхдийг би л уншиж сурах хэвээр. Тэр ерөөс ингээ миний хүүхд юм шиг. Би сүүлдээ ингээ тэр хүүхдийг аав ээж нь зөвшөөрдөг болол та сар гэрлэг аваа явчих юмсан ингээ яриад ингээ тоглооморсон би дотроос үнэн л ярьж ирсэн. Надад зүгээр ингээ нэг цаг өгчөөсөө би тэгвэл гэрлэг аваа явчих юмсан ч гэж яах шиг баг ээж нь болох юм аа. Хаашаа тэгэж чи нөгөө ачаа үүрдэг байсан. Тэгээд тэр нөгөө нэг
2 ингээ 3 4 ингээ уншиж чаддгүй хүүхдүүд дээрээ бүр жинхэнэ нөгөө самар дээр байдаг хар цэг шиг ингээ бүр ингээ фокуслна. Тэнгүүд л би өөр амар ядарна. Ингээ ядраа туйлаа стресстэй унахаар чинь нөгөө нэг хүүхдийг уншиж сурах асуудлуудаа гаргаж чаддгүй. Стресстгээс өөр юм оюун ухаан маань ингээ ажиллахгүй. Нөгөө тэр хүүхдийг за тэгвэл эхлээд нэг үг уншуулъя. За тэгвэл ингээ өгүүлбэр уншуулъя гэдэг юм гарц гаргалгааг олох гэж би ингээ ерөөсө чаддгүй байсан. Ягаад гэвэл би бүр ингээ амар стресстэй. Энэ хүүхдийг баг гэрлээгөө авч яа гэж бүр. Тэгэхээр чи ингээд багшийн хувьд ингээ чадахгүй байгаа хүүхдүүд дээрээ эсвэл болохгүй байгаа зөвхөн тэрний зүйл дээр ингээ бүх фокусоо өгчих юм бол ухаалгаар ажиллах нөгөө нэг одоо бидний подкаст нэрээр ярьдаг те хард биш смарт ажил хийх гэдгийг яриад байгаа юм смарт бүр бүр аимшигтай хард ажилдаг шүү дээ. Тэгэхээр ингээд одоо 3 багш нарын маань одоо ярьсан бас миний ярьж байгаас ингээд юуг олж хараасаа гэхээр ингээд ерөөсөө битий ингээд нөгөө хүмүүсийн бүх хүүхдүүдийн бүх те хувь заяа бүх ачааг ингээд өөр дөрөө битий өөрж маш их юм стресстэй ажиллаач. Стресстэй ажиллах болгонд чи ингээд таны нөгөө ухаантай ажиллах тэр харах юм чи ингээд хаагаад байгаа шүү. Дээрээс нь ингээд бүр илүү ярих юм хэдүүлээ бүр ингээд дотоод өөрчлөлт шилжилт гэдгээ бүр ингээд ухаад яриа л та. Би бас нэг юм шифт хийгээд байгаа ойрын үед нөгөө сая нөгөө гэрлүүгээ болдог бол аваа явчих юмсан гэсэн чи яг донги ороод ирлээ. Би гэртээ очиж бодоод байдаг байхгүй юу? Аваа явцсан биш үү нөгөө. Сэтгэл дотор аваа явцсан байхгүй тэрхэн дотороо хийгээд тэр өнөөдөр би тэгээ бүр ингээ бүр зөвхөн хичээл биш ингээ сэтгэл зүйн асуудлыг нь хүртэл боддог. Өнөөдөр гонигтай байсан юм билээ. Яасан юм бол доо би маргааш очиод нэг ярилцаадах. Би одоо тэр хүүхдийн аврагч юм уу? Супер баатар юм уу? Ер нь л өөрийгөө нэг юм супер баатар шиг л бодоод байна шүү дээ. Тэр хамаг амтны асуудал зохицуулаад сэтгэл санаанаас нь ахуулаад зохицуулж идэг. Үгүй эцэг их нь яга ярилцахгүй юм. Чи би гэртээ очсон бодоо яаж идэг. Тэгээ би одоо ерөөсөө дотор яаж байгаа. Гэртээ очиод ажлаасаа гараа явсан л бол огт хүүхдийн талаар бодохгүй гэдээ өөртөө хэлсэн. Бодоод эхлэнгүүтээ үй зогсороо улаан. Чи одоо юу бодоод байгаа юм бэ? Чи одоо арга ээжтэйгээ юу хийх үү? Цагийг яаж өнгөрөх үү гэх гой юм бодохгүй. Гэртээ очичоод нөгөө хүүхдээ бодоод гээ. Тэгээ жоохон бодоод эхлэнгүүтээ шууд зогсоогоод гэж байгаа байхгүй. Тэгэхээр гэртээ ийм нөгөө бит биш очиод яг юм компьютер дээр ингээд ажиллахгүй байгаа ч гэсэн тархин дотроо би ажиллаа хийгээд байгаа байхгүй юу? Тийм хүүхдээ аваа явцаа. Тэгэхээр зөвхөн компьютероо гэртээ үлдээгээд нөгөө ажил дээрээ үлдээгээд биш. Сэтгэл дотроо хүртэл, тархин дотроо хүртэл ингээд хаях хэвээр юм хаяад явж явах хэрэгтэй юм билээ. Тэгэхгүй болохоор гэртээ очиод тархин дотроо ажиллаа хийгээд байсан байлээ. Тэрийгээ би бас саяхан анзаарсан. Тэгээ маргааш нь шүнжин очиод ингээд бодцсон хүн чинь нэг тийм гаргалгаач орсон юм байхгүй. Тэгээд тархин дотроо өөртөөгөө баахан ярьсан хүн чинь бас үйлдэл хийж чаддгүй байна. Яг очиод нөгөө шүнжэнгөө санаа зовсон хүүхдтэйгээ би бас ярьсалцчих чадахгүй байгаа байхгүй юу? За өнөөдөр гайгүй байна. Яхаа болчиход байгаа зүгээр болцсон юм шиг байна гэд оройжин батсан хэрнээ ингээ бүл хийхгүй хайчаад байгаа байхгүй. Тэгэхээр ямар ч хэрэггүй зүйл хийцэн. Тэгэхээр тийм асуудал бас байгаа. Тэрэн дээр би бас шифт хийх гээд нэлийн төрлөж ажиллаж байгаа ойрын үед тэгээд бас дэжгүй. Тэгээ нөгөө нэг бит хоёр нэг хамгийн анхны подкаст нэр ярьж ирсэн шүү дээ. Ингээд намар нөгөө 9 сард та алнаа талнаа паста бүх хүүхдүүдэд хичээл заагаста бүх хүүхдүүдэд алаад өгнө гэдээ оронгуутлах хаврын зүгээр дэл бүсрээд ингээ бүр аимшигтай болцсон байдаг гэдэг шиг бас нөгөө ингээд сүрэг дээрээ төвлөрөхгүй гэдэг зүйлээр бас багш өөрөө нэг юм баундари барих ажил амьдралаа яалгах тийм тэгээд өөртөө амралтаа гэхдээ яг нөгөө юм чанартаа амрах ч юм уу те одоо нөгөө баццэг багш ингээ гэртээ тэр ингээ ажиллах стрессийг барьж орхоо болцсон байна шүү дээ. Тэр шиг ингээд гэр бүлтэй хүмүүс тэгвэл яаж баундари барьдیں۔ Хоёулаа те бүс гэр бүлгөө хүмүүс яаж баундари барих вэ? Баундари барина гэдэг чинь нөгөө өөрийгөө кэрлж ийн гэдэг чинь нөгөө нэг эрэг зүйлийг харах тийм үдэн нээж ийн л гэсэн үг л. Энэ талаар бас гоё ярилцсан дээр. Гэхдээ одоо нөгөө нэг inner shift гэх юм хоёрхан үг бид нэр хөөрхөн хэлээд байна шүү дээ. Гэхдээ яг үнэндээ энэ чинь хоёрхан үг хэрнээ за би бодлоо өөрчилчихье гэл өөрчлөлөөл сайхныг хараад гоёыг нь л үзэл аз жаргалтай гүгээд байвал хүн болгонолгүй шүү дээ тий. Тэгтэл өнөөдөр багшны сэтгэл зүй маш их хүнд байгаа. Burnout-д маш их орсон байгаа. Тэгэхээр бүгд л мэдж байгаа. Тэгсэн мөртлөө яагаад хүн болгон хийж чадахгүй байгаа юм болоо. Хооло бүр яг бүр ингээд дэлхийн бөмбөрцгийн цөмрөөнд тавиад орчлаа тийм. Тэр чинь энэ бүр амар чухал асуулт. Яг цагтаа тулахад Facebook руу ороход ч юм уу эсвэл ингээд амар олон юм affirmation амар олон юм хүмүүсийн яриа хөөрөө 9 жор юм сонсоход бүгд л эерэг бай.
Гоё бай, зөв юм бодол амилдын бодол бий л бод юу ч юм дээ. Бүр ийм бүр ингээд хогоороо дүүрэн биш шүү дээ тий. Гэтэл яагаад энийг харсан даруйдаа нэрээ тийштэйгээ шеэрлж байгаа багш нь. Тэрийг амьдралдаа хэрэгжүүлэхгүй зовоод байгаа вэ? Тий? Тэрийг яагаад амьдралдаа хэрэгжүүлэхгүй ингээд ядраа зүдрээд байгаа вэ гэдэг чинь ингээд асуудал байгаа юм тий. Энийг юу гэж бодож юм багий? Багш ихтэй ер нь юу яадаг болов? Өөрлөгөө хөнгөх өөрхөн асуудлыг олж харах нэг цаг хугацаа байдаг болов? Ингээл нэг ажлаас ажлын хооронд ингээл урсаал ер нь багш нар бол ажлаа гэртээ аваа хайрдаг штэ хүүхдүүдэд авч ярихгүй ч гэсэн нөгөө сэтгэл зүйн авч ярихгүй ч гэсэн нөгөө дэвтэр намаа засах юм аа ингээл бүгдийг авч хараал тэгээ шүнжин жишээ нь одоо өчтөр ингээд их чих руугаа ороход ингээл принтер ингээл түг гэд би хөө ямар танилтай вэ натах чинь Хэдэн жилийн өмнөх тоо. тий тэгээд би нэг хэдэн жилийн өмнө баг ингээд бүр жижиг өрөөнийхөө шалыг ингээд дүүртэл ингээд 50 хүүхдийн ном хэвлэж байгаа. Нэг хүүхдийнх нь ном 28 оцтаж гэлээ. Ингээд хэвлэх үйлдвэр ингээд маад ажиллаж байгаа байхгүй. Тэгээд би бодож ирсэн энэ багшийн өдрийн ажил нь их хүүхдүүдэд заах орой ажил нь хэвлэх үйлдвэр юм байна да гэд. Тэгтэл яг эндээс яаж өөрийгөө авч гарах вэ гэдэг чинь өөрийгөө ингээд баг ингээд гадна талаас нь харах, анзаарах. Би яг ингэсэн байх шүү. Ийм болцсон байх шүү гэдгийг тийм олж харах юм уу? Хүмүүс ч ихтэй бүр надад орцсон гэдгийг мэдж байгаа ч гэсэн. Эсвэл зарим магадгүй мэддэг байх. Энэ л угаасаа надад оногц үүрэг. Хувь заяа. Тий, энийг л би хийх хэрэгтэй. Угаасаа багшийн ажил ийм л байдаг. Ийм л байх ёстой ч гэдэг юм уу? Нэг тийм юмдаас орцсон ч байж магадгүй. Тэгэхээр Изабель өөрөө юу гэж бодож байна? Энэ яг намайг анх багш болж явах нэг ийм яриа гарч ирсэн баггүй юу? Нөө багшийн амьдрал ийм л байх ёстой гэсэн чинь яг тэр яриа надад бүр ингээ ороод ирлээ. Би яагаад гэдэг асуултыг айгүйх асуудаг байсан анх багш болоод. Яагаад би зовох ёстой юм? Яагаад би энэ олон ажлыг хийх ёстой юм? Би амар ажилламаар байна гэсэн чинь манай нэг багш хэлжсэн баггүй юу? Багшийн ажил угаасаа л ийм байдаг штэ болоо. Янадаа тэр үг ороод ирлээ. Тэгтэл одоо би өнөөдөр ингээ харахад зовлгүйгээр ажиллаж болоод штэ. Харин ч бүр манай амар ачаалттай тий. Бүр ингээд нэг цагийн хичээлийг ч гурилддаггүй. Бүр манад тий өглөөнөөс яг 5 цаг хүртэл тий. Манад ягаад багш нар ингэж ярьдаг гэсэн гадуур манай боловсролын төвд ажилд орох амар хэцүү. Өндөр шаардлагатай. Нэг цагийн хичээлийг ч гурилдах боломж байдгүй. Бүгдийн чин үнэчээр заах хэрэг гардаг. Тэгэхээр бүр үхэн штэ гэж ярьдаг гэсэн. Жени тэр тэгээ инээлцсэн нэрээ. За тэгтэл тий яг ажиллаж байгаа хүний хувьд хэлгээд үгүй. Харин ч жаргалтай байгаа. Харин ч хөнгөн шингэн байгаа. Харин ч одоо ингэ хэлж бүр адалд явуулна. Харин ч завтай юм шиг санагдаад байгаа. Энэ олон жилийн дараа тий багшийн ажил одоо ингээд подкаст хийгээ сууж ина гэдэг чинь бид нэр тийм завтай байхгүй да. Өнгийгөө харж байгаа байхгүй тий. Багшийн ажил юу вэ? Эсвэл ингээд одоо энэ burnout аутод ороод байгаа басны шалтгаан болохоор сайн нөө багийг хичээллээ штэ. Харахч завгүй байгаа. Burnout-д орсон уу үгүй юу? Би ер нь яагаад байна вэ гэдэг асуултыг өөрөөсөө асуухч завгүй багш нар явж байгаа. Орондоо толгоогоо тавиад, дэрэн дээрээ толгоогоо тавиад буцаагаал босоол ингээл нэг юм сайкл дотор амьдраад байгаа штэ. Тэгтэл өнөөдөр ингээд завтай байна. Тэгсэн мөртлөө бид нар ИБС 7 цаг бараг цаагаад байгаа тий. A few moments later. За, дандаа сайн уу? Сайн өдрийн мэнд. Яг өдөөс хараа сууж ин л та. Тэгээ би бүр хайр хүрээд чи бүр амар хөөрхөн хараад байх юм аа. За. За. Би саяны яриагаа өргөжтүүлэхэд ороод ирлээ. Нөгөө хүн шилэн оргон дотроотой амьдарч байгаа гэд үзэх юм бол тий гаднаас нь ингээд чамайг хараад чи ингээд гүзээлцэгний ингээд жам юм байна. Эсвэл чи ингээд блуберийн жам юм байна гэд хин нэг нь хэлээд өгөх хэрэгтэй байт юм а. Ягаад тэгэхээр чи тэр шилэн хоргоны дотроос гадна талд байгаа тэр лейбл юу гэдэг вэ Монгол шошгыг чи өөрөө уншиж чадахгүй. Тэгэхээр хин нэг нь чамд ингээд хэлээд өгөх хэрэгтэй байт юм а гэд би нэг үг сонсч ирсэн. Яг асуулт юм
Вау, чи бүрээ шууд тэгээд тарихт илбэлж штэ. Вау. Yes. Тэр барааны шилэн дотор байгаа жайм өөрийгөө юуныхыг мэдэхгүй ингээд зогсож илээ гэж бодоход яг энийг харьцуулаад үзэхэд те ингээд би үнэхээр ямар ч авьяастай юм бэ? Ямар ч чадвартай юм бэ? Ямар одоо үнэт зүйлтэй эсвэл юу чаддаг одоо ямар потенциалтай ямар хүн бэ гэдгийг ингээд яг үндэ тэрнийг барааны шилнээс гарахгүй бол ингээд мэдгүй л байгаад байна штэ. Гэтэл тэр чинь ингээд гарч харна гэдэг чинь өөрөө ингээд боломжгүй одоо яг үндэ боломжгүй зүйл болоод байна ш асгаралтай ш. Тэгэхээр чи тэрийг стол яг гаднаас нь харж байгаа хүн нь хилээд өгнө гэдэг нь амар чухал бүр ингээд вау улаан чи ямар мундаг ч вау Бруклин чи ямар гоё юм майндсеттэй юм бэ ямар мундаг потенциалтай юм бэ гэл ингээд нөгөө төлшийн дүүргээд өгөх ингээд гаднаас нь харах вау энэ бүр амар гоё зөвөрлөлээд амар олон ингээд ярих гадсан юмнууд бүгдийг нэгтгээд ингээд хоёр хөвгөлбөрт оруулчихлаа шүү дээ. Тэгээд энэ үгийг сонсоод нөгөө хамт олон гэдэг чинь ямар чухал зүйл вэ гэдгийг олж харж байна шүү дээ. Бид нар чинь нөгөө хамт олон гээл тэнгүүд хамт олон донд нэг юу байдаг тэгээл нэг хов ирдэг хоёр байдаг тэгдэг нэг байдаг гэл ингээд тодорхойлж яваад байдаг шүү дээ. Гэтэл тийм биш хамт олон бас байж болно шүү дээ. Яг л нөгөө тэр барин шилний гаднаас нь хараад чи энийг л хамгийн сайн хийдэг. Чи энэ дэр үнэхээр авьяастай юм аа гэж хэлээл өнгөт бодно шүү дээ үн чинь. Үнээрээ би энийг хийж чадахгүй юу лээ гэдэг ч юм уу те. Эсвэл магадгүй өөрийнх нь олж хараагүй тэр зүйлийг хүн олж харж хэлнэ гэдэг чинь тэгээд маш чухал зүйл шүү дээ. Тэгэхээр тэр гаднаас харж байгаа зүйл нь тэр ер нь бол хамтал юм байна. Тэрийг нь олж харж үнэлж чадж байгаа хүмүүс гэдэг бол нэр амар өндөр түвшний хүмүүс. Гаднаас харна гэдэг чинь сайн хулгай хэлж байгаа шүү дээ. За урд нь бол хөөрхөн гэдэг үгийг сонсоход тэгээд итгэдэг байсан шүү дээ тэр үгэндээ. Гэхдээ чихний гадар өнгөрчдөг байсан. Яг нөгөө тэр бол яг нөгөө өчигдрийн бидний нөгөө подкасттай холбоотой болохоор нөгөө өөртөө итгэлгүй байдалтай холбоотой чихнэр цэцэг уруулна гэж бид нар амар яриад байдаг шүү дээ. Тэрнтэй холбоотой. Одоо болохоор хөөрхөн биш үү, ухаантай биш үү. Энийг ямар сайн хийцэн бэ гэдэг үгийг сонсохоор за би арай тэр үг нөгөө өөр дээрээ жоохон нааж. Одоо яг нөгөө шууд бас авчирч ирээд яг чадахгүй байна л да нөгөө баг өөрийгөө ингээд рестор хийгээд апдейт хийж эхэлж байгаа болохоор тэгээд би чинь бас үзэсгэлэнтэй шүү би чинь ухаантай шүү гэд энэ үгэн дээр орож байгаа өөрийгөө тэр өрөөгөө жоохон өөрийгөө чирэх гэж оролдож байгаа. Вау за Бруклин бүрээс дараагийн бүр амар том юм руу оруулчлаа шүү дээ тий. Тэгэхээр энэ нөгөө shift хийнэ гэдэг чинь өөрөө бас тийм амархан зүйл биш гэдгийг Бруклин хэлж штэ манай далаа багш штэ. Энд чинь амархан зүйл биш юм байна. Би одоо яг энэ дээр ажиллаа явж байна. Яагаад гэхээр эн чинь цаана хог хүний өөрийнх нь тэр өөртөө итгэлтэй холбоотой нэг юм зүйл байгаад байна гэж бас хэлээд байна штэ тий. Тэгэхээр энэ өөртөө итгэл чинь тэгвэл ингээд нөгөө ханаас гарч ирээд байгаа вэ? Энийг яаж ингэж бий болгох вэ? Яагаад чи ингэж өөрийгөөс тий ингэж нөгөө сайхан гоё, ухаалаг, потенциалтай мундаг гэдгийг ингэж одоо хүлээмжшүүлдэг байсан бэ? Тий. Яг өчигдөр ярилцж байхад бол энэ бол бүр багаас болсон юм байна ч. Нөгөө багшийн яг нөгөө сөрөг хандлагаас болоод одоо 10 жилийн манай багшийн өчигдөр нөгөө жишээн дээр бид нар ярьдаг гэсэн шүү дээ. Хүүхдүүд амар зодддаг, хэлдэгсээгүйгээр хараадаг гэсэн яг нөгөө багаасаа 6 дугаар ангиас хэр чи нэг 12 нас шилжилтийн нас руу. Тийм 12-оос нэг 18 нас эд яг өөрийгөө хөөрхөн гоё гэдэг яг тэрийгээ яг өөртөө тэр гоё үг тусгадаг нас бусдыг хөөрхөн гэж ярддаг ангийнхаа банд нарыг крашладаг насан дээр манай ангийн банд нарыг ч эргүү зүйлгээр нь дуудаад намаагч бүр бас эргүү зүйлгээр нь дуудаад ахаар чинь яг өөртөө итгэлгүй болол тэгэл томрох тусам тэр байдал маань улам л томроод исэн. Яг ингээд жижигэрдгүү өөртөө итгэх байдал маань улам л ингээд томроод хэдий сайн байсан ч би яхаар сайн байдаг үлээ гэдэг. Тэгж боддог. Би яхаар сайн байдаг. Би нөгөө нэг 12 сард шилдэг багшуулсаж бүр гайхаад хүүе би яхаар би гэдэг. Тэгээд амар тэгтлээ өөрийгөө тэгж бүр газар доогоор үнэлсэн байсныгаа ингээд явандаа л ойлгох юм байл л тэр чинь би яхааргүй одоо андуурч юм болов гэж нэг хэсэг жоохон бодоод гэсэн чи яалтчгүй нөгөө хажууд алтай гэж сууж исэн чи далаа сууд гисэн байна гэхээр за тэгэхээр яг нөгөө өөртөө итгэл гэдэг маань ингээд хэрвээ хүүхэд наснд тэр маань ингээд олж авч яадаг ингээд баг багаар өөрийгөө нэмэгдэн тэгтээ тэр маань ингээд нэмэгдэх ёстой өөрийгөө ингээд сайн гэдгээ мэдэх ёстой энэ төвшин дээрээс маань улам л буугаад байвал нас их тусмаа миний насл яваад байдаг тэр доторх маань яг тэр чигтээ гацчт юм байна. Тэгэл нөгөө 12 настай хүүхдийн яг тэр нэг чи бол буухаа чи бас сексичэд гэдэг эндээс амар хаард үг хэлдэг гэж яг тэр наснаар очиж гацсан. Ингээд харах байдал маань ингээд одоо томроод идэг ч гэсэн.
Их тэгдэм байна. Тэгээд одоо энэ маань ингээ баг багаар өөрчлөгдөж байгаа. Тэгээд энийгээ дагаад бас ингээ нөгөө сая баццог шиг хэлсэн шиг нөгөө хамт олон гэдэг чинь бол заавал те нэг заавал хов зөөдөг нэг хоёр хүн байдаг, хэрүүл утгатай хоёр хүн байдаг гэсэн тийм тодорхойлт байгаад байдаг штэ. Тэгэхээр яг 120 ажилтнтай хүн байсан ч гэсэн дотроо хилцэлцээрээ бас нэг 17, 15 эсвэл 7 тэр дотроо гоё үйжиж болно шүү дээ. Заавал нэг 120 гоё байх гэх хичээ 120 хүний темпераментийг ч угаасаа тааруулж явах гэхээс дотроо хилцээрээ эсвэл багаараа гоё үйжиж болно. Тэгээд яг тэрнтэй адилхан ингээм хамт олон гэдэг чинь хүнийг ингээд өөртөө итгэлийг бас аяг их нэмэгдүүлж байна. Хөөх ногоо бодолк ямар гоё ногоо бодолк хүмүүс энэ яг чиний өнгийн байна гэл гоё комплимент хэлнэ. Эсвэл хөөгч өнөөдөр хумсаа ямар гоё бүтцэн, үсэн ямар гоё орооцсон ингээд нэг юм жижигэн комплимент хүнийг бас ингээд дээшээ өргөхөд нөгөө өөртөө итгэх итгэлийг олоход бас ингээд тустай байна гэж бодсон. Вау. Inner shift гэдэг чинь ерөөсөө л энэ штэ тий. Сая яг 12 насны дээрээ очиж гаццсан. Тэгсэн мөртлөө гадаад би маань томроод байна гэдэг чинь shift хийж чадахгүй тэндээ байгаад байна л гэсэн үг штэ тий. Далаагийн тэр хүүгээр амар гоё санагдлаа надад. Би бас одоо ингээд үзээл байгаа. Тэгэл яг ингээд би яг тэр насны дээр очиж гацсан байна. За тэгэхээр би одоо тэрийг хийгээд үзье. Энэ хүслийг үүсэлдүүлээд үзье. Тэрний дараа би нэг юм жоох өөрчлөлтөнд орж магадгүй гэл зүтгээл байгаа байхгүй юу. Тэгээ тэрэнд маань одоо ингээ хамгийн их хүч болж өгж байгаа хүмүүс нь яалтчгүй хамт олон, яалтчгүй миний эргэн тойронд байгаа хүмүүс. Тэгээ ингээ гитар аваад ирсэн байхад би ингээ бас нэг жишээгээд урдъя. Гитар тоглох миний багын мөрөөдлөөсөн байхгүй юу. Тэгээ ингээд амар гоё тоглоол ингээл найзуудтайгаа тойрол суулгаад тэгээд би гитараа тоглоод дуулаад дундаа ингээд түүдэн мүдэг хасаацсан. Би тэр ингээд үйл явдлыг тэр сценарийг ингээд дотроо амар их төсөөлдөг байхгүй. Тэгсэн мөртлөө би одоо гитар тоглож чадахгүй л дээ. Тэгсэн мөртлөө ингээд дахин тэрхэн дотор тоглоолаад би тэндээ гацсан л байгаа байхгүй юу. Тэгээ одоо ингээд гитар авнаа гэсэн чинь ээж маань болохоор зөвшөөрөөгүй л дээ. Чи яах юм дээ. Чи одоо нас явцсан минь. Одоо чи сураад яах юм. Тэгтэл хамт олон надад энэ гитарыг шууд худалдаж авахд амар нөлөөсөн. Тэгээд тунгаагч маань байгаа. Тунгаагчаас гитар авцсан. Би тэгээд хойлоо сурнаа. Хуламжиж чадна штэ. Чи одоо нас байна. Чи бүр залуухан байна. Жоохон байж юу яриад байгаа ингээл хамт олон маань надад аюу их чүүж өгч байгаа байхгүй юу. Тэгэхээр яалтчгүй энэ бүр ингээд дэлхүүрнэ. Дээрэс нь жишээ яри юм чинь бас нэг жишээгээл ярьчих уу. Яг нөгөө нэг сард нэг намайг хариулж байгаа. Бүгд нэг амар гоё юмны гадаад төрхийн талаар комент хэлж өгчээсэн штэ. Хурал дээр би нэг өөртөө итгэлгүй гэсэн чинь нэг хүн болгон хулаан тэр чинь гоё шүү, нүд чинь гоё шүү, инээд чинь гоё шүү гэл. Тэгээ би байж байгаад одоо ингээд инээгээд байдаг байхгүй юу? Тэгэнгүүтээ би ингээ яг нөгөө энжиг одоо чинь энжи бол надад ингээд инээхээр ингээ хацарч байгаа хонхоод тэр амар хөөрхөн байсан ингээ хэлдэг байхгүй. Тэгэнгүүт би ингээ байж байгаа инээгээд миний хацар амар хөөрхөн хонхож байгаа. Өөртөө яриад байдаг байхгүй юу? Тэр яг юм хамт олон ялангуяа юм хамт ажиллаж байгаа хүмүүсээс нэг юм гоё комент сонсохороо надад тэр ингээ амар үнэн санагддаг. Жоох ингээд дэлгэрүүлчих. Тэр чинь нөгөө нэг манай байгууллагын нэг сард тий нөгөө хамтдаа зорилгоо төлөвлөдөг нэг юм дотоод уулзалт үйл ажиллагаа болсон шүү дээ. Тэгээ хүн бүгд ингээд тойроо суудсан тий. Тэгээд ингээд энэ жил юуг тавьж явуулах вэ? Юуг өртөө суулгах вэ? Үлдээх вэ? гэдэг нэг ийм дасгал ажил воркшоп болж байхад ингээд бүгдээрээ тавьж явах нэг зүйлсүүдээ хийлээд ингээд эргэлдэжсэн. Тэгжсэн чи хоолоо би өөрийгөө юу лээ царайлаг гэж боддггүй ч илүү гэж мэгээд нэг юм энийгээ тавьж явууллаа гэдэггүй штэ наа чи амар хөөрхөн өгөн штэ бүр амар юм штэ гингүүтээ тэнд суужсэн бүх одоо багш нар манай хамт бол бүгд бүр нэгээрээ те хуланд чиний юу ч гоё вэ юу ч хөөрхөн бэ юу ч одоо сэтгэл татан бэ гэдэг ингээд бүр ингээд амар олуулаа хэлсэн те тэгсэн чи хоолой амар тоглоод те тэр чи ингээд нөгөө энэ процесс дээр яг юу болоод байгаа гэхээр нөгөө бид нар чинь бүр багасаа яг энэ үгнүүдийг бүр хамтл бүр бялгатл дүүртэл сонсож өсөөгүй байгаад идэм байна. Тэр нь одоо юу гэдэг эцэг ихээсээ ч юм уу. Хамгийн орой хүмүүс нь ээж аав шүү дээ. Дүүргэх тэр охиныгоо дүүргэх тэр хүүгээ дүүргэх хэвээр хүн нь ээж аав нь өөрөө аахгүй. Тэгмүүд ахаад сургууль руу ороод ирэхээр л бас л чи уушиж чадахгүй байх. Чи үржүүлж чадахгүй, чи хувааж чадахгүй байх. Чи хүрдээч ижлээгүй байх. Гээл ингээл нэгдүгээр ангийн нөгөө нэг нь ялах юмнаас ч эхлээл ингэж явсаар хагаад одоо манай дөрөвдүгээр ангийн хүү бүрэн автод орцсон байна шүү. Ээжээ Канад явмаар байна. Яг жаа миний хөөс чинь тэнд гэрийн даалгавар өгдөхгүй гинэ. Тэгэхээр чи ингээд аль хэдийн 4-р ангид орсон хүүхэд ингээ өөрөө бүрэн автод орсон. Тэгвэл өөр газар тийм хөнгөн шингэн суралцах боломж өөр газар тийм нөгөө гоё одоо тийм сургуулийн орчин хөнгөн юм байдаг гэдгийг өөрөө ойлгочлоо шүү дээ. Тэр чинь хэлвэстэй хүүхэд учраас өөрөө чи англи хэлтэй учраас тэр юм ямар ч төвөггүй ашиглаад хаана юу вэ гэдгийг мэдсэн учраас
энэ зовлон Монголд байгаа амьд ингээ бүр ухамсарлцсан байгаа даа байхгүй. Тэгэхээр чи би эндээс ингээ өөрчлөгдөхгүй байна гэдэг хүүхэд өөрөө ингээ мэдэнгүүтээ ингээд явах гээд шүү дээ. Тэгэхээр чи ингээ нөгөө хамгийн чухал хүмүүс нь хин ээж аав нь бага наснд дүүргэж өг. Дээрээс нь сургууль руу ороод ирэх, цэцэрлэг рүү ороод ирэхэд нөгөө багш нь дүүргэж өг. Вау, тийд чи ямар ухаалаг юм бэ? Вау, чи ямар өөр өнцгтэй юм бэ? Ямар логик сэтгэлгээтэй вэ? Өө чи гэдэг ингээд нэг чадж байгаа зүйлүүдээр нь бокслаад танаа нөгөө магтаж өгөхгүй, ерөөсөл нөгөө нэг чи уншихгүй байна. Чи мэдэхгүй байна гэдэг юм руу чи ингээд нөгөө хүүхдээ чи багш нь малтаад ахаар чи нөгөө хүүхд чинь ингээд тэн дээр фокслоод надаас шалтгааллахгүйгээр бас хосроод ин штэ. Тэгэхээр чи ингээд нөгөө энэ нөгөө өөртөө итгэл тий багшийн өөрийнх нь inner shift гэдэг асуудлуудыг яг үндэ ингээд бүр ингээд подкаст болоход өнөөдөр ингэж бүр ухаж төгөж ярьж байгаад бүр амар баяртай. Бид нар ингээд гадна талын чихрийн цааснаас нь яриад байдаг аахгүй юу? Монголчуудын хөгжлийн хөгжлийн сургалтууд ч юм уу ингээд юмнуудыг сонсохоор ерөөсө бүгд гадна талд нь байгаа чихрийн цаасыг л ярьдаг. Энэ улаан хөтэй байна, ногоон хөтэй байна, цаахур юм байна. Нөгөө чирнэлийн ягаан чихэр аваад өгч гэдэг юм уу. Гэтэл тэр чихрийг юугаар бүтээсэн бэ? Шоколадаар бүтээсэн үү, бурмаар бүтээсэн үү, дундаа авчурхтаа мó, дундаа юутэй яасан ийс. Энийг нөгөө нэг ярихгүйгээр зүгээр чихрийн цаас гэх юм. Гаднаас амар гэрдэг. Гаднаас амар гой байхыг хүсдэг. Өмсөн зүгсэн нийтэлж хэрглэж байгаа. Одоо юу ийдیں۔ Тэгсэр нэ дотор амар хоос явж идэг. Тэ? Далашка нөгөө өмнөх подкаст дээр ингээд ярьжсэн амар гой үг хэлжсэн байхгүй. Тэрний юу гэхээр гаднаас хүн харагдаад байдаг. Гэтэ дотор хоос гүж идэм биш үү? Энд чинь ингээд амар гой юм. Ингээд бас нэг юм ингээ бацаад амар гоё яг тэр шиг тий. Тэр чинь нөгөө нэг одоо яг үндэ манай подкастыг тий багш нар үзэхээс гадна багш болгон эмэгтэй хүмүүс аа зөндөө хүүхдтэй байгаа тий. Дээрээс нь зөндөө олон эцэг эхчүүд бас маш сонирхож үздэг. Тэгээд дээрээс нь сэтгэл зүйч өөрсдөө нэг юм тим одоо өөрийнхөө хогны хөгжилд анхаардаг хүмүүс бас их сонсож үздэг. Сонсдог гэдгийг ингээ нөгөө нэг коммент тий талархал бичснээр ингээ харагдаад байдаг байхгүй. Тэгэхээр чи ингээ тэр хүмүүстэй ингээл хандаа хэлэх чинь нөгөө хүүхд тий чинь өөрөө ингээд дүүргэж өгөх нь бид нар ингээд өөрсдөө юм аа багш нь юм аа тэр одоо сургуулийн боловсролын орчинд ажиллаж байгаа хүн болгон юм аа тэгээд дээрэс нь хамгийн чухал суурийн тэр нялх байхад нь бага наснд нь тавьж байгаа хүн нь эцэг гэх юм аа ингээд нэг 2 3 сард нэлэх юм ба тий дөнгөж төрөнгөл бид нар чи одоо ямар одоо маникуруутай чи ямар одоо сонин үстэй ингээл дөнгөж төрсөн нэлэх маамада бид нар хилдэхгүй зүтэй тий гэтээ яг нөгөө нэг улака далашка орч нөгөө нэлэх маамаг учирсан мэдгүй л байл та тий багийн энийг бүр амар сайн яаж байгаа тэгэхээр бид нар чи дөнгөж хүүхдэд төрүүлчихэл ингээ харахтаа өөлөд байдаггүй зүтэй гин хүсний юм биш тий нүүр нь юм сонио арьстай юм биш тий намайг биш авигаа дураагаа бор юм биш байж ээж шиг яг тэгж хэлж байгаа бол тэр өөрөө ингээ өөр асуудалтай хүн байхгүй да тий бид нар чи нөгөө бага наснаас нь хүүхдүүдтэй тэгж хэлэхгүй ямар хөөрхи юм би ямар бундаг юм би ямар одоо хөөр гэдэг яг зүгээр ингээ ээж аавдын ингээ удаа ажиглаад ахаар ерөөхдөө нэг сургуульд ортол нь бол амар ихрлүүлдэг амар анхаарал гэдэг. Сургуульд оруулаад нэгдүгээр ингээ төгсгөнгүүтэл амар том ачаа өрүүлээл гэрээ цэвэр дүүгээ хаардаа гэдэг юм амар ороод байгаа шиг санагдаад. Онц сур 100 аав. Тэгэхээр чи энэ чинь ингээ ээж нь тэрийг сайн биш үү миний хүү хийцэн биш үү? Ваа миний хүү чи ямар гоё юм боддtiin бэ? Ваа миний хүү чи ясаа гоё харагд миний хүү охины өнгө чи улаан өнгө юм биш үү? Одоо юу байдаг чи? Ой чи ямар гоё зөрөгтэй байваа гэдэг ч юм ингээд энэ өгнүүдийг нөгөө ингээ харамгүй цацж авах ёстой л болж байгаа байхгүй. Гэтэл яг үндэ одоо ингээд одооны ингээ багш нар чи бидний насныхан л биш шүү дээ. Маасаараа Монголын боловсролыг дүүргэж байгаа хүмүүс чи ингээд 30 насныхан бүр ингээд бүр маасаараа биш тий 30 жил ажиллаж тэтгүр толдог гэж үзгээд. Тийм тэгэхээр ч одоо бид нар бүр ингээд маш том даацыг ингээд эзэлж байгаа байхгүй Монголын бүр боловсролын багшийн салбарт тий. Гэтэл бид нар өөрсдийнх нь өссөн орчин өөрсдийнх нь тэр нөгөө нэг мэдэрчээсэн зүйл тий энэ ерөөсөө сайн бай, онцор, сайхан бай, гоё бай, охин хүүхдээ чи цэвэрхэн бай, илүү шилдэг бай, илүү төгс бай, илүү мундаг бай одоо юу вэ? Ийм юмыг амар их сураад өссөн учраас яалтчгүй нөгөө багийн маань ярьжсэн. 50 хүүхэд байлаа гэж бодоход чинь 55 хүүхэд байлаа гэж одоо 50 сурагцсан байхад чинь сураагүй 3 дээр фокуслаад идэг. Яагаад? Тэрийг чинь төгс болох гээд шин. Бүр ингээд бүр ямар ч асуудалгүй болох гээд шин. Нэг бас нэм хайрцагласан баахан робот бүтээх гэдэг чинь нэг хэвтэй бүгдээрээ л тийм нэгэн жиг амар гоё ямар ч сэв зураас байхгүй. Yes. Тэгэхээр чи бид нар энийг нөгөө өөрсдөө хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байгаад байгаа байхгүй. Хүлээн зөвшөөрөх гэдэг чи өөрөө yes би тийм хөрх юм аа. Ямар игдүүтэй юм, ямар гоё инээд юм бэ? Ямар гоё хувцалтай юм үү гэд нэг чи минь үнэхээр мундаг шүү, хүчрхэг шүү, зоригтой шүү, потенциалтай шүү одоо юу гэдэг. Иймэрхүү юмнуудыг нөгөө нэг сонсоогүй өссөн гэдгээ бид нар
хүлэвшүүрэх хэрэгтэй. Би бол сонсохгүйсэн. Тийм шүү Би бол яг үндэ хизээ намайг хөөрхөн гэснийг би мэдэхгүй байна. Авлав тэгдэг байсан шүү дээ. Одоо том болсон болохоор гайг байна л да. Яг ингээ намайг хөөхөд хахад би толон тарчаад би хөөхөн байна уу гэсэн чинь тэний хүн шиг өөрийгөө бити тэгээд. Манай авлав тэгдэг байсан. Тэгэхээр аавынхаа хажууд нэг өөрийгөө нэг магцсан ч юм уу. Битрэл мутаа маш юм шиг нэлээд. Тэгэхээр одоо аа бол угаасаа эцэг хийсээ сонсч өссөн хүү ч юм уу. Тэгээд энэ яг нөгөө ингээд яваал гэдэг юм байна л да. Хэрэв би угаасаа сонсч өсөөг бол хүүхдээ хөөхөн байна. Охинтой бол миний охин ямар царайлан ямар гоё үстэй ингээ хэлж чадахгүй юм шиг. Тэгээ одоо яг хөө тэгтээ одоо л өөрийнхөө хичээл зааж байгаа хүүхдүүдэд айл болж байгаа хэлэх гээл нөгөө жоохон насан том болж байгаа 7 8 дугаар ангийнхаа тал хэлэх гээл манай 7 дугаар анги банд нар ч үсээ ингээд буржгар хийм хийцсэн ч гэсэн шууд муухай байна гэж хэлж болохгүй чинь чам тэгтээ шулуус найраа зөгт юм хэрэг би мэдж яхаа гэл тэгтээ зүгээр ингээд буржгар үсэг туршиж утсан ч юм уу. Тэгэхээр нөгөө сайн батмагчийн хэлдэг бас айгуу их надад их гой сонсогдлоо. Бид нар өөрсдөө тийм гой сайхан үгэн дунд байж үзээг болохоор эргээд нөгөө хүүхдүүдтэй тэрийг хэлдэггүй, багшч бай, эцэг эхч бай, эргээд тэрийг хэлж чаддаггүй. Тэгэхээр нөгөө тэд нар маань өөрсдөө гой сайхан гэдгээ ч мэдэхгүй. Тэгээ ингээд угаасаа яг нөгөө хүүхэд болгон тийм биш шүү дээ. Одоо манад нэг охин байдаг чинь нөгөө Halloween болохоор зур дунд нь хамгийн дөрөнд гарч аваад бүжиглээл байдаг. Дууш дуулаад бүжиглээл. Одоо тэр охин бол жишээлбэл ингээд өөртөө итгэл нь бусад хүүхдүүдээс амар илүү. Би яг тэр охиныг хараад яг ийм л байх хэвээр тийм байна. Бүр хинээс ч санаа зовхгүй. Бүжиглэх үгээр би гэж гараад бүжиглээл, дуулах үгээр дуулж лээдэг, үгэлж лээдэг. Бүр сүултээ бүр шүлэгч уншиж. Өөрийнхөө ясаар тултал гаргаж идэг. Би яг батмагчийн ярин дээр л тэгж харлаа. Yes. Тэгэхээр чин энэ нөгөө нэг inner shift хийх гээд нөгөө бид нар бүр амар гүн юмроо орчлоо шүү дээ. Тэгвэл ингээ хаасайг л бодлоо өөрчил гэдэг affirmation-ууд байгаа. Хаасайгүй л дээ гоё эерэг бай, гоё бай, эерэг юм бодлын хүч чинь чухал гэдэг юм зүгээр хаасайгүй бодоо бид нар баг бүх ширэлцэн сууж байгаа. Тэрийг өдрөө алга ингээ харж байгаа. Тэгээ харснараа хийчдэг бол бид нар аль хэдийн бодлоо өөрчилсөн. Тэ нөгөө нэг юм сурч чадахгүй хідэн нөхдүүд дээр фокуслохгүй. Ваа би чи 50 сургацсан, би чи 19 сургацсан. Ваа энэ ч шал өөр сурж штэ. Бүр ингээд одоо сая манай тойрны шалгалт өгөхөд 900 880 авч байгаа хөлтөд байгаа байхгүй. Вау гээл тэ. 880 вау энэ ч одоо бүр 20 оноо алдсан биш баг ганцхан асуулт юм уу? 2 3 асуулт л алдсан биш. Энд ч одоо бүр 30 эдийн хуудас материалаас вау гээл ингээл тэ ингээд нөгөө тэрлэгөө фокуслохгүйгээр нөгөө нэг биш энэ одоо яагаад ингэж тийм бэ? Энэ одоо яагаад дутуу ингэж юу? Энэс сайн хүүхдээс гэдэг ингээд энэ үгээс дутуу бүглөөдээс одоо юу вэ? Удаан байсан гэдэг. Өргөө тийш оруулж аваад байна шүү дээ, тий. Тэгэхээр чинь энэ shifting гэдэг чинь яг үндэ тийм амархан хийхдэггүй байгаа. Амархан ингэж өөрчлөлт гарахгүй байгаа. Нэг одоо affirmation уншаад ч юм уу, тий, нэг affirmation share-лээд эсвэл нэг өдөр нэг хүнээс сонсоод насан туршдаа гоё болчихгүй байгаад байгаа цаана юу юм бэ гэхээр бидний бүр суур юмтай холбоотой байгаа зү тий. Бүр суур юмтай. Тэгэхээр чи хамгийн нэгдүгээрт одоо бүр хийх хамгийн чухал юм. Yes би нэг яг тэгж үг сонсож өсөөгүй маа гэд бүрклийн ар сая ингээд бүр шууд илэрхийлчихлээ шүү дээ. Аа маа намайг тэгж. Yes би ч гэсэн ингээд миний охин намайг бүр ингээд ингэж өсгдөг байсан заяа. Хүүг гэж ярьдаг гэсэн. Миний хүү. Миний хүү гэж ярьдаг. Би ч охин шүү дээ. Би ахаад 2 эрэгтэй дүүтэй байхгүй. Тэгэхээр чинь манай аав хоёр намайг юу гэж хэлдэг. Миний хүү ингэж. Миний хүү тэгч. Миний хүү дүүгээ ингэрээ. Миний хүү гэрээ цэвэрлээрээ. Миний хүү. Тэгэхээр би бүр ингээд өөрийгөө хүү гэж дуудаасараад амар хүчтэй юм эрэгтэй энергитэй болсон байгаа байхгүй. Ингээд хамаг юм чирж явах хэвээр яасан ийсэн гэл ингээд би л чадах хэвээр би хүчтэй авах хэвээр гэдэг энерги амар орсон байгаа даа. Гэтэл яг цагтаа болохоор цаанаа юу байна гэхээр намайг миний охин ямар хөөрхий, миний охин ингэрээ, миний охин гэдэг юмнууд ингэ хэрвээ хилдэг байсан бол би ингээд одоо үс мүсээ янзлаа те гой готломсол гой хөөц өмсөл үргээд амар гой эмхтэлэг алхачихлаа байхгүй да. Тэгэхээр чи ингээд үгүй юм а гэдгийг зүгээр ихний хэлж ин бол хамгийн том суур юм нь хүлэвшүүрэх. Бүр Энд чинь л дотоод shift, inner shift хийх л. Тэрний ишлээ тий. Тэгэхгүй бол одоо тэгэл би ингэж өссөн гэл буцаагаад ялангуяа одоо бид нэр олон хүүхдэд зэрэг ажиллаж байгаа багш хүний хувьд хүүхдэрээ буцаагаад дайраад дахиад нэг юм өөр шигээ хүүхдүүдийг л үйлдвэрлээд авахын тулд ийм inner shift-ийг би ингэж өссөн гэдгээс баг анзаарахгүй явж байгаа. Нөгөө нэг сая хулан ярьсан шүү дээ. Тэр jam барааны шилдэ одоо юу байлаа гэж бодохоо те гүзээлцгийн варан байлаа гэж бодоход чинь би гүзээлцэг юм уу бүрэлцэг юм уу чицарга юм уу гэдгийг мэдэхгүй ингэж идэл гэд ингэ ярьж байгаатай адилхан яг үнийг хэлэхэд ингэ өөрсдөө ойлгоогүй сууж байгаа. Тэгэхээр чи нэг иймэрхүү подкастаас би тэгэд ингэ гүн ухсан ийм ярианаас хүмүүс өөрсдөө ингэ хүйе би
Би нэрээ яаж илаа. Хүши нэрээ эн чинь тийм л юм биш үү гэдэг юмыг ингээд ойлгох хэрэгтэй байхгүй. Тэгэхээр гаднаас нэг юм аутпут тий ийм юмнууд ингээд амар хэрэгтэй гаднаас орж идэг хүний тарих руу нэг өөр өнцөг, өөр бодол, өөр санаа ингээд орж идэг нь бол бүр үнэхээр хэрэгцээтэй байгаад байгаа байхгүй. Тэгэхээр чи нөгөө ухамсарлаагүй гүйж байгаа яг үннийг хэлгээд би ингэж өссөн. Тэгэхээр чи ийм л байх хэрэгтэй. Үгүй хүн хизээч хар санаагаар ялангуяа багш хүн амар юм хар санаатай гэдэгсэн. Би ингэж зүдэрчээс чи ингэж нэг бүр юм ухамсартай. Тэрийг ингэж Шин залуу төгсөөд ирэхэд бид нар угаасаа ингэж алдчихдаг байсан. Наатахаа угаасаа тэгж хий гэд. Арай нөгөө ажлыг яриа жоохон хөнгөвчлөх арга хэлэхээр үгүй. Би 30 жил яг ингэж л ажиллаж ирсэн. Би яг нөгөө анх төгсөөд яг тэр мөгнүүдийг айгүйх сонсдог гэсэн. Зовоодцоо угаасаа ингэж л байд юм байлгүй гэж бодоод. Тэгээ ингээд нөгөө олон газар ажиллаад олон сургуулиудаар олон хүнтэй ажиллахаар бас яггүй. Зүгээр тэр болохоор тэр багшийн л ажилтдаг юм байдаг гэсэн. Би одоо нөгөө хамгийн сургуулиуд төгсөөд юм англи хэлний төлөвлөгөөг болохоор нэг багшаас авч байгаа нэг настай багшаас тэгээд тэрийг ингээд сайжруулах хийгэрэй гэсэн. Сайжруулаад би нэг арай жоо өөрөөр хийсэн чинь чи миний хийж ирсэн юмыг өөрчлөө. Наадах ч угаасаа ингэж хийдий гэд. За гэд би угаасаа ингэж л хийдэм байх гэж очоод дараачийн сургууль дээр оцсон чинь шал өөр загвар. Тэгэл дараа нь оцсон ч өөр. Зүгээр чи шал өөр л хийдэм биш үү. Тэр үедээ мэдчихсэн. Би тэгээд яг 30 жил яг л одоо би одоо нөгөө анх тэр байж байгаа. Би одоо тэтгэвртэ гаран гартлаа ийм загвараар л хийдэм байх гэж ойлгосон чи тэр маань ингээд сүүлийн жилүүдэд ингээд доктортой хөгжлийн боловсрал, доктортой хөгжлийн сэдв мэдв гэдэг юм орж ирдэг болсон. QR кодоор ингээд оруулдаг болсон. Ингээд айгүйх юм ингээд шин нэмэлтүүд айгүйх гардаг болсон. Багш өөрөө бас тэрийг ингээд ерхий загвар натлах гэсэн багш өөрөө тэрэн дээр ингээд нэмээ хасч болдог юм байсан байлээ. Сая нөгөө яг хүүхдүүдэд амжуулахад ярахад яг юм байна л да. Нөгөө ухамсаргүйгээр гарч байгаа үйлдэл байдаг шүү дээ. Хүүхдэд загнаж ойлуулчаад ард нь тэнд харамсаад гимшээд идэг нэг тийм ээжүүд байдаг шүү дээ. Би бас өөрөө ч ингэж явсан л та. Тэгээ тухайд би яагаад тийм үйл хийчихв гэдээ ухамсартайгаар бодохоор би тэрийг ямар санаандгүйг хийцэн байгаа байхгүй. Тэгэхээр тэр нөгөө миний дотор байгаа тэр нөгөө бага насны яг л нөгөө үдэж туулжсэн тэр шархал яг тэр хүүхд тэр ингээд ухамсаргүй үйлдэл шууд илрээ гараад ирж байгаа. Тэгэхээр бид нэр яг л одоо хичээл зааж явахдаа багш нар маань хүртэл яг ийм дотоод хүүхдийн ийм асуудалтай байхад бол хүүхдүүдэд ухамсаргүйгээр юм үлээ гаргаж байгаа. Тэрийг өөр анзаарахгүй гол. Тэгэхээр яагаад ийм үйлдэл гаргаж юу яач юу гэдгийг бас нэг өөр хөндлөнгөөс харах. Би яагаад ийм ааш гаргаж байгаа юм бол гэдгийг бас хэдийд яг юунаас болоод би наашиг гаргах болчооч гэдэг юм уу нэг тийм зүйлийг бас зөвлөгөө ингэж харах хэрэгтэй юм бол. Тэр нөгөө бацдаг багшийн ярьж байгаа нөгөө сая багш нөгөө ухамсаргүй үйлдэл ярьсан шүү дээ. Тэрийг би яг нөгөө өчигдрийн подкастаас аваад би яг нөгөө манай 10 жилийн багш ингээл амар алдаг байсан гэж би яриад байдаг шүү дээ. Амар үг хэлээр дарамжлаад бид нэрийг зоддог байсан. Би тэгээд эхний 4 жил амар тийм ширүүн байсан байхгүй юу. Яг нөгөө уул хүн ширүүн биш ч гэсэн хүүхдүүдэд тэгж харцах хэрэгтэй гэд. Тэр маань нөгөө багш маань натад тэгж харцдаг гэсэн учраас би тэгж харцах хэрэгтэй гэд. Тэгчээ тэрнийхээ араас амар гимшээд би хүүхдүүдээ дэвтрээр зогчлоо номоор зогчлоо би номоор амар цодоод байдаг байсан. Одоо ингээ батгаар ингээ амар харамсаад ингээ номыг бүр ингээ салтал хүүхдүүдийн ингээ энэ мөр сүрлөө амар цохоод байдаг. Угаасаа манай багш бид нарыг ингээ цахилгааны утсаар зоддог байсан. Манай 10 жилийн багш. Тэгээд ингээ хийчээд ингээ одоо ингээ амар харамсаад тэр хүүхдүүдтэй ингээ жоо уулзахаар ингээ жоо гимшил төрөөд байдаг шүү. Гэхдээ яг тэд нар маань ингээ намайг харахаар багшаа гэдэг чигсэн би нөгөө харахаар яана гэл арай ширэн байжтэй гэд. Тэр бол яг ингээ сая бац зөөгшин жишээн дээр тэр гарч ирлээ. Сая нөгөө бадмын хэлж байгаа шин дээр нэг амар гоё хүлээж авсан. Би нөгөө хүүхдтэй хүн учраас шууд өөрийнхөө хүүхдүүдээр төсөөлж бодож байгаа байхгүй. Хүүхдээ ингээд нөгөө гоё үгээр дүүргэх, сэтгэлийг дүүргэж өгөх гингүүт. Вау тийштэй гэж бодоод монгол хүмүүс юу гэдэг гэхээр нөгөө нэг монгол хүүхдэд юу лээ ташуур хэрэгтэй гэж ярьдаг байхгүй. Тэгээд амар ширүүн байх хэвээр хүнд гараар үзэх хэвээр. Эсвэл одоо ингээд нөгөө яадаг штэ. Хүүхдээ ингээд хөөрхөнгөө хэлчих юм бол жоох хөхтэй муухай гэж дуудтыг хөөрхөн гэж хэлж болдгүй гэдэг ч юм уу тийм уламжлал байд тийм яриа мараа ингээд тэгээ бодохоор одоо миний ингээд нэг одоо хүүхдүүдэд хэлж байгаа үг харж байгаа үнцгэл ингээд шал өөр болчиход байгаа байхгүй хөөрхөн юм чи хөөрхөл нь штэ яахан гэл одоо нэг хаа гэр бүлийнхаа нэг уламжлалт нэг хүүхд хүмүүжлийн аргатаа нэг жоохон зөрчилж байгаа миний хувьд яагаад гэвэл нэг хажуу имэмэнэр ч юм уу тийм хүүхд чинь хөөрхөн гэж болдгүй миний хөө гэдэг санаалаад байдаг. Тийм бор гэд хэлсэн чинь манай ах уйлаад манай дүү цагаан гэд. Иста муухай хөөгч ингээд хөөх шууд хүлээд авчиж байгаа. Дүүгийн иста муухай ах гэж шүү. Манай дүү муухай биш гэд нэг хоёр игнээсээ хүлээж аваарлаадсан. Тийм. За багийн бүр энэ дэр бүр амар супер юм хэлчлээ. Бидний нөгөө нэг
одоо ингээл нөгөө энэ подкастыг яриад бараг цаг гарan ингээд яриад байгаагийн цаатлын суурь шалтгаан юу гэхээр хүний тархины өөрийнх нь хүлээж авдаг процесс. Тэр нь хизээч нэг юмыг нөгөөгөр тайлбарлалтгүй шууд утгаар хүлээж авдаг. Тэгэхээр чи энэ нь яг ив эрүүл тархитай хүүхдтэй шууд харагдчих шүү дээ. Одоо бид нар бол амар олон юм ёс заншил, ямар нэг стереотип, тэ нийгмийн 9 жорын юмнуудаар ингээ орцсон учраас ингээд 30-аад нас нь тийм л гэдэг юмрууд руу орчоод байна. А гэтэл нөгөө тэ багийн жоохон хүүхд чи бүр жоохон штэ хөөрхөн. Тэнгүүдээ тэр чин яаж юм ихээр тархин өөрөө гимтээгүй эрүүл байгаа. Тэгээ нийгмийн 9 жорын юм тогтсон хандлага, одоо юу гэдэг нийгмээс ирж байгаа шахалт эцэг хийс өгж байгаа тэр шахалт дарамт одоо 9 жорын юмнуудыг ёс заншил одоо юу гэдэг чим 9 жорымаар бид нар ингэ шалтанд оруулдаг штэ хүнийг. Тэгэхээр тийм юмыг мэдрээгүй ингээд өсөж байгаа нэг юм жоохон хөрхөн 3 4 5 та юм хүүхдүүдийн хувьд чи юу вэ гэхээр тархин өөрөө яг эрүүлээрээ ажиллаж байгаа байхгүй да. Бүр ив эрүүлээрээ. Тэр нь юу гэж юм гэхээр юмыг шууд утгаар нь ингэж хүлээж авч тархи хүлээж авдаг. Түүнээс ингээд нэг юм зүүццээ үгээр хүний хүмүүжүүлээ гэд нөө энэ ачлахгүй. Сайныг даавал сарныг ирэл мууг даавал могоо орлол гэж бид нар жоохон ийм үг чэйжлсэн хэрнэл бүгд л ингээл мууг дагаал манай одоо нөгөө ингээ оцч 7-8 дахь анги ингээ ботчлоо гарууд ингээл тамхи туршиж үзээл тэ хөвгүүд тамхи туршиж үзээл тэгсээ зугаалганд явж ярих туршиж үзээл тэгснээ нэгэндээ зодтолдож үзээл тэгснээ одоо шүн араагаар явж үзээл гэд тэр чинь туршиж үзээд байгаа шүү. Гэтэл бидний хичээл дээр сурдаг юм нь мууг даавал могоо орлол сайныг даавал сарныг ирэл гэдэг юм сурчаад байна шүү дээ. Тэгэхээр яагаад энэ нь ажиллахгүй нөгөө хүүг чи мэддэг хэрнээ аваачиж тэг ингээд өөр одоо тэр архит амиг хийсэн жоо масуурлах юм туршиж үзээ. Юу яадаг гэсэн юм чи би яг нөгөө баг их чин жишээнээс болохоор бид нэр хүүхдүүдээ зориудаар ингээд муухай гэдэг сэтгэл төрүүлчихэд одоо би өөрийгөө муухай гэчихэд хин намайг хөөрхөн гэхэр тэр хүнд нэтгэдэггүй гэсэн юм шүү дээ. Би яг тэрнээс тийм дараа далаалах бүр дараагийн түвшний юм ярьчлаа. Тэгэхээр миний хэлэх гээд байгаа санаа юу юм гэхээр муухай гэхээр муухайгаар нь хүлээж авдаг. Сайхан шүү, гоё шүү гэхээр бүр сайхнаар нь хүлээж авдаг. Тэгээ энэ зүгээр юу юм гэхээр хүний тархины өөрийнх нь зүгээр л ажилтдаг бүтэц. Тэгэхээр чи бид нар хүүхдийнхаа тархийг гимтээгээд байгаа гэсэн үг байхгүй да. Одоо шилбэл тэгээ хөөрхөн ойлж штэ тэр чи эсэргүүцлээ илэрхийлж штэ. Миний дүү угаасаа хөөрхөн тамбухаа гэлээ гэдэг ингээд эсэргүүцлээ илэрхийлж штэ. Тэр чи яаж юм ихээр хүүхдийн тархин гимтээгүй байгаа гэсэн байгаа. Гэтэл бид нар ахаад нэг 5 жилийн дараа яг нэг тийм орчинд өсгөчих юм бол муухай гэдгийг сайхан л гэсэн үг. Гэсэн хэрнээ дотоод итгэл үнэмшил даал ухамсарч нь юу яадаг гэхээр би муухай гэдэг юм яваад штэ. Тэнгүүдээ далайгийн сайныг ярьдаг те. Одоо хүлээж авдаггүй. Өөрийг нь гоё штэ сайхан штэ. Тэгэхээр нөгөө тархин бүр анханасаа програмчлал нь юу байдаг гэж үзэхээрээ одоо бид нар чинь гэрте байгаа хүмүүстэй бүгдийг ингээ програмчилж байгаа хүмүүс байгаад байгаа байхгүй одоо ингээд хүүхдийг ингээ анханаас нь будаатай хуур гэж өсгөчөө цөөн өгөх гээд байгаа. Тийм тэгэхээр чинь бид нар муухай гэж хэлж өсгөчөө том болсныхаа хөөрхөн шүү гоё шүү гэхээр эн чинь юм нэг struggle болоод байна штэ ингээд нэг нүүр тулаад ингээд гацаанд ороод хайчгүй гэдэг ийм зовлонтой юмнууд руу ороод байгаа байхгүй. Тэр чинь бид нар ингээд яг үнэ ингээ ботхол ёстой зүйл байгаа байхгүй. Ботхол ёстой, тунгаахал ёстой ингээд хөөе юу болоод байгаа вэ гэд. Тэнгүүдээ нэрээ тим шүү гэдэг энэ подкастыг сонсож байгаа хүмүүс бол тий нэрээ тим шүү гэсэн бодлоод орж ирж бол yes тэгвэл ингээд энэ замыг дагаад алхах л ёстой болж байгаа байхгүй юу. Гэрт болсон үйл явдлаа ямар бодолд орчихсон сууж шүү. Тэр нэг үгийг үгээр нэрлэл гэдэг зүйл чинь нөгөө яг юу бадмаа нэг өмнөх байранд ахт хэрэгжилжсэн жишээ шууд санаанд орж ирсэн байхгүй юу. Нөгөө нарийн цэврийн өрөө, найлын өрөө, угаалгын өрөө гэж бид нар тэгчээд арийн цэврийн өрөөнд соёлтой уушлуулна гэдэг үг яваал гэдэг хэрнээ хинч тэрийг дагаж мөрддгөө. Тийм үгтэй байсан ч мохоо алдсан байдаг шүү дээ. Тэгээд нөгөө юу гэдэг лээ? Бас цэвэрхэн бизнесөө баасаа арчна юу лээ? Бас арчсан цаасаа хогийн савнд тэнэж жилөө яг нэг нөгөө угаасаа л яг нөгөө хогийн савны гадар унаад байгаа цаас дотор нь орохгүй байгаа талаар л ингээ бичингүүт яагаад юм үгүйцсэн гэдэг нэг хүүхд үрг авир байхаа тий. Та тэр үгийг яг хэн битсэн гэдэг бүр ингээ бидрийг бичсэн гэдэг итгэхгүй. Яг нэг сахилахгүй хүүхд ирээд ч юм ингээ бичсэн байх гэж тэр хүн ингээ бодоод байгаа байхгүй юу. Тэр чинь угаасаа ингээд амар 0 руу ороход тухгүй л хэлсэн шүү дээ. Ингээд угаасаа л баста 0-ийн цаас нь хогийн сарныхаа гадар хөглөрч мөглөрөөл ингээд бүр нэг угаасаа тэгээд тэгэнгүүт баш ший зарцсан 0-ийн цаас. Тэгээ бүдрэлэн бас хармааргүй 0-ийн цаас энэ хогийн уут нь тийм гэсэн чинь бөө ирэл айгуул болсон шүү дээ. Тэгэхээр яг тэрийг гайхаж байгаа хүүхдийн хувьд ингээд ярихад бол хизээч нөгөө нэг бид нар чинь тэгэл нэг басыг бас гэж нэрлэж чадахгүй яг үндэ тий. Ялгацс малгацс гээл нэг амар ингээд ерхий ингээд
утгаар нэрлээд ерөөсөө нөгөө үгийг үгээр нь гоёор нь муухайгаар нь хэлж сургаагүй нэг л их амар даалт утга даалт санаа гаргах гал уран цэцэн үг хэрэглэхгээл байдаг. Тэгтэл тэр нь яг үндэ тархин хүлээж авахгүй л байсан. Яг тэрийг байгаар нь хүлээж авдгүй л гэсэн үг байхгүй. Тэр нь хэрэгждэггүй гэсэн үг байхгүй. Тэгэхээр хүүхдтэй ч гэсэн юм тайлбарлах та тий. Одоо би бол яг хүүхдээ баг гэлтгүү яг ингээд юмыг асуугаад ирэнгүүт нь яг том хүн шиг л тайлбарлаад өчөж байгаа. Энэ яагаад ингэдий? Яагаад тэгдэж? Бороо ягаар тий? Цаас яхаараа ингэдий ингээл асуунгууд ингээд үйл ус уушаад үйл ингээд тэнгэр тучаад үйл болоод тэндээс ингээд бороо ордог байхгүй юу гэдэг. Ерөнхийдөө ойлгохгүйсэн ч хамаагүй би тэрийг үннээ хэлж байгаа. Тэгээ хүүхд хаанаас төрдөг гэдэг асуулт хүртэл байдаг шүү дээ. Тэгээ хаанаас гардаг хэлэхгүй хүүхнээсээ гардаг гэж зааж өгчөөл. Тэгээ тийм асуудлууд одоо л явсаар л байдаг. Гэтэл хүүхд чинь хаанаас гардаг гэдэг тэгэл үнээр тайлбарлаад л өгөөч тэр хүүхдэн тэр хэрэгтэн байна уу байхгүй байна уу. Тэр нөгөө үгийг үгээр нэрлэнэ гэдэг сая орж ирэхэд л шууд энэ юунууд жишээнүүд толгой шууд ороод ирж байна л та. Тэгэхээр бид нөгөө тархийг ажиллаж байгаа энэ зарчим юун дээр яваад байгаа яаж хүлээж аваад байгаа гэдгийг маш сайн мэдээд ер нь бол үнэн бодит жинхэнэ зүйлийг ингээд хүнд хэлж ярьж өгчөмөр юм шиг санагдчихэв. Тэгэхээр анхныхаа сэдвүүрөө буцаад орох юм бол багш нар яг ямар байгаа одоогийн нөхцөл байдал нь тэрийгээ яг тэр байдлаар нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм биш үү? Тэгвэл худлаад ингээд харваас л ингээд хөөгцдөө мөөгөн зөртөө болцсон үзэлзгний бариан байгаад тах чинь үгүй яах вэ чи хөөхөн чи ч уг нь хамттай л та гэл юм худлаа гой үгээр сайхан тайлбарлаад авах шаардлага байхгүй. За нөхцөл байдал ийм биш үү найзаа. Одоо эндээсээ гарах хэрэгтэй, энийг болох хэрэгтэй гэл хэлээд өгчих юм бол тэндээс эхлэл тавигднаа гэж бид нар үзэж байна тийм ээ. Дээрээс нь тэрний дараагийн шатлахороо хамт олон чамаг тэр гаднаас нь харж байгаа хүмүүс байх нэ. Тэр хүмүүс чинь чамаа хөтлөөд бас ингээд урагшаа 2 3 алхуулдаг. 10 хүн байлаа гэхэд чи бүгднийх нь гараас бариад нэг алхаад 10 алхам хийнэ. Тэгэхээр inner shift гэдэг чинь чи зүгээр дотроо ингээд байж хагаад Facebook-ээс эргийг харж сайхан амьдрах хэрэгтэй гэж ганц үг уншаад эхэлдэг зүйл бас биш юм аа. Тэгэхээр хүлээцтэй бас байх хэрэгтэй юм аа. Тэгээд байгаа зүйлийг байгаагаар нь хараад хамт олондоогоо урагшаа алхах хэрэгтэй байх нэ гэж бодлоо. Үнтэйгээ нүүр тул гэсэн үг шүү дээ. Тэр нь ингээд багшрыг харахаар бас нэг жоохон төгс төгөлдрийн синдромтой байдаг шүү дээ. Одоо дээрээс ямнаас ч юм уу шалгалт ирэхээр одоо манай уламжлалт хандлага нөгөө ширээнийхээ бүтээлийг бүтээ шинэ халаатай хүмүүс гэдэг юм одоо алт байдаг байхгүй яг үндэ хөтөлбөр нь болж гинөө шинээр хэрэгжиж байгаа энэ хөтөлбөрт нэг хөрсөн дээр сууж гинөө хүүхд чинь сурч гинөө сурахгүй нь гэдэг чинь өөрөө яаж тийм тэрийг харин хэрэгжүүлж чадж гинөө багш өөрөө тэрийгэ зохицуулж чадж гинөө гэдэг чинь тэгэл бүгд яг хөрсөн дээр хэрэгжүүлж байгаа тэр багшийн үннийг хэлэх шийдвэр шүү дээ. Тэнгүүт дараа харахаараа өөр болдог тий. Тий, яагаад чи бүр ингээд дайл цаалал инээгээл гоё ингээл бүх юм болж байгаа гэл яг тийм шалгалт дэргүүд нэр хавц дүр юм хэвлж авчаал ингээл өө энэ хөтөлбөрөөс гоё хэрэгж байгаа гэж бодлоо зогсчихлээсэн л та. Гэтэл одоо тэр чинь яг тэр нь хүүхдтэй суугаа тэр багш сэтгэл хангалуун тэгэхээр гоё тэр хэрэгжүүлээд гоё ажиллаж яж гэнэ үгүй л ааш. Тэр цовцсон хэцүү байгаа дарамттай байгаа. Тэр хүмүүс явгууд ёо ядаргаатай явчлаа гэж баг баярлдаг шүү дээ. Яг үүндээ. Нөх жинхэнэ бодит байдал бол яг л юм байгаа шүү. Тэгэхээр бас энийг бас хүлээн зөвшөөрөх хэрэгтэй багш нар. Бүх юм болоод байгаа юм шиг, бүх юм гоё байгаа юм шиг, ажил нь тэгэхээр хайп байгаа юм шиг ингээл худлаа ингээд нэг юм баг зүчээ яваад идэг. Тэгэхээр баг мага хуулаад өөрийнхөө үнэн төрхтөө нүүр тулах хэрэгтэй хаа. Тийм шүү дээ. Энэний цаана хамгийн том өгөөжийн ч юм уу үр шимийн хүртэх тэ жимсийг нь хураах хүн нь хийн гэхээр яг үндэ айлын хүүхдүүд биш. Өөрийнх нь хүүхд тий өөрийнх нь хүүхдүүд гэдэг байхгүй юу гэж би багш нар бол ингээ бараг 80 90% нь бараг эмэгтэйчүүд байна шүү дээ. Тэгээл эмэгтэй хүмүүс чинь хамгийн багадаа 2 хүүхэдтэй тэгээд дээшлэхээрээ 4 хүүхэдтэй 5 хүүхэдтэй 6 хүүхэдтэй ингээл алдарт ихчүүд л байна шүү дээ. Тэг ингээ харахаар чинь яг үндэ ингээл гой харагдах тусмаа айлын хүүхдүүдэд өгөөчтэй юм шиг амар гой болол ингээл өөрөөгөө нэг юм гадна нөгөө нэг хэвдгэлээ яаж алтаар бүрээд ч алдсан байх гэдэг шиг тэгээ ингээд гаднаасаа хичнээн гоё ингээд яагаад ч гэсэн доторх тэр нэг сэтгэл доторх юм ингээд амар юм юугүй байгаад байдаг шүү дээ. Одоо хүчгүй тэнхээгүй бохир хөгзөрцөн заваан тий. Тэр нь хинт гардаг вэ гэхээрээ нөгөө сая багийг хэлсэн тий. Ажил дээр гой харагдан сайн багш мундаг багш лаг багш гэл бүр ийм цоол хүртэж явж яагаад нөгөө тамираа барьсан хүн биш шүү дээ. Гоёхоо төлөө сайнны төлөө шилдгийн төлөө гоёо барчингуудаа яг гэрийнхаа дотоод авангуудаа гэр чи ямар бохир яасан хийсэн заваа маа гэдэг ингээд нөгөө хідэн хүүхдүүдээ зүгээр ингээд хяргачхаад байдаг.
Тэр чинь ингээд босоод хүмүүст амар гоё харагчаа гэрлүүгээ ороод ирэхээр ингээд хүүхдүүдэд зовоогоод идэг, цохиод идэг, шүмжлээд идэг, төгс байлгах гад идэг тий. Тэгээд тэрнээс нь болоод яг өөрөөс нь унсан, өөрийнх нь үр шимийг хүртэх одоо ийм хүүхдүүд нь өөрөө зовж эхэлдэг. Ятарч эхэлдэг. Тамирдэж эхэлдэг. Тэгээ нэг ийм юу байд юм лээ. Би нөгөө бас Ебст ажиллаж байхад чинь тухайн үедээ маа нэг менежер байсан. Биш зүгээр нэг Ахмад багш байсан. Нилээ хүүхдүүд нь том болцгооцсон. Тэгин чи яасан гэсэн чинь хүүхдүүд нь амар тухайн үедээ сургуультай хөөрхөн математикийн холбоонд ордог мордог лаг л байсан л та. Тэгээд төгсөөд явсан чинь тэр хүүхэд хинбэ гэдгийг нь харагдсан. Тэгээд утгагүй ажилласан чинь яасан гэсэн чинь хүүхэд мөрөөдөө тоглоом руу ороод компьютерийн тоглоом руу ороод бүр ингээд сургууль хаяад бүр байхгүй болоо бүр өстө жинхэнэ сүрүүлээд амар олон мөнгө төгрөгийн өрөнд ороод бүр ингээд тэгэд тэр чинь ганцхан хүүхэд нь биш ингээд бандартаа ингээд 2 3 талд ингээд бүр зовоод эхэлсэн. Тэгээл тухайн үедээ ёо хүний хүүхдийн төлөө гэж явж явсаар агаад өөрийнхөө хүүхдийг боловсролыг өөрийнхөө хүүхдийн төлөвшлийг өөрийнхөө хүүхдийн хайцсан бэ штэ гэдэг ингээд тухайн үедээ бүр цөхөрцөн ингээд ярьжсэн байхгүй юу. Тэгэнгүүт би чинь тухайн үедээ залуухан хүн тэгээ тэгэнгүүтээ манай хүүхд ч одоо 1 2 моёртой ч байсан амар жижигхэн байсан. Вау ингэж болохгүй байна гэдэг би тэндээс амар сурч исэн байхгүй юу. Яагаад тэгэхээр тэр хүн нилээ мөнгө зарцуулсан. Одоо байсан зээлмэл хамаг юмнуудаа аваад нөгөө хүүхдийнхаа үр зээлийг дараад тэгснэ нэг амар мундаг сургууль авсан тэр ч угаасаа лаг волейболны толгойтой хүүхд байгаа байхгүй мундаг сургууль авсан ч нөгөөхийгөө хаяа тэгж мөнгөт нь дахиад нэг юм жижигхэн хувийн сургууль руу ч өгөө жижигхэн нэг ямар ч гэсэн тэр сурч исэн сургуулиас нь бүр левелийг бүр доош нь буулгаад нэг юмд оруулаад тэгснэ өөрөө чадахгүй алангууд айлын нэг найз охин гээд явж байгаа айлын охинд ингэж нөгөөгээ даалгаж малгаал өстө ингэ тамираа бараад энэ хаварч явж байгаад ирсэн гэд ингэ ярьжсэн. Шин чи ямар хортой юм бэ? Энд чи бүр юу вэ? Дараа нь ингэж харамсаж гашуудад цуухан нээшнэ. Чи болохгүй шүү дээ. Би тухайн үедээ залуухан. Дөнгөж 23 4-тэйж хүүхэд төрсөн гэ би 24 5 нэг жоохон залуухан байж байхдаа ингэ ойлгож ирсэн байхгүй. Тэгэхээр нөгөө юу байдаг гэхээр багш хэдийн мундаг шилдэг сайн сургууль дээрээс супер хамаг ажлыг умалцуулдаг хамаг бүгдийн дэгэнд оруулдаг хамаг бүгдийн ийм амар лаг байх тусмаа тэр чи ингээд нэг даацтай хэмжээтэй зүйл байгаад байна шүү дээ. Гэрлүүгээ оронгуудаа дотоод аваад тамирдад унцдаг, өнкрөөд унцдаг. Тэ гэрлүүгээ оронгуудаа л нөгөө төвчсөн нөгөө муухай ашин гарч эхэлдэг. Гэрлүүгээ оронгуудаа л нөгөө burn out дорсон ядарснаа ингээл гаргаад эхэлдэг. Нэг ийм зүйлүүд бас яагаад байгаа. Тэгэхээр чи ингээд хамгийн муухай хортой юм нь юу юм гэхээр багш өөрөө inner shift хийж чадахгүй. Тэгээ дээр нэг дотоод өөрчлөлтийг хийж чадахгүй. Тэгээ яг ингээд зүгээр л хүнд гоё харагдах. Шилдэг багш байх, ангиллаг байх гэдэг юмнууд дээр ингээ фокуслоод ингээ эхлэх юм бол энэний чинь хамаг балгийн, хамаг хорийн өөрийнх нь хідэн хүүхдэд хүртдэг юм аа. Гэж бүр яг тэгж ойлгох хэрэгтэй байхгүй яагаад тэгэхээр бид нар чи ээжүүд аахгүй да бид нар чи ингээ яг үндэ хүний хүүхдийг гоё явсны төлөө жаргадаг хүмүүс биш өөрийнхөө хүүхдийг амжилтанд хүрсний төлөө баясдаг өөрийнхөө хүүхдийг сайхан амьдарч байгааг харсны төлөө сэтгэлэн цаддаг тийм хүмүүс юм байна. Би ч одоо хүүхдүүд маань амар хөөрхөн том болоод тэгээ тэд нар ингээд тэгээ юу хийж байгаа яаж байгаа би өдөр тутам харж штэ. Тэгэхээр чи би баясаад байгаа байхгүй. Яг үндэ ажил дээрээс үгээр гэл ингээд байсныхаа төлөө биш гэрте очингуудаа ингээд би та нарт ирээл хүүхдүүдэд яриад штэ. Манай хүүхд ингэж хэлээ тэгж хэлээд тэг чи би бүр баярлаад гэл ингээд яриа л хэдэн штэ. Тэр чи юу гэхээр би тэрүүгээрээ сэтгэлээ тийжэж байгаа хүн байгаад байгаа. Тэг чи ээж хүний үүрэгч ерөөсөл ээж хүний одоо нэг юм чинь л яг тэн дээр явж идэм байх. Тэгвэл Монголын багш нар бүр тэр чигээр 80 за бараг 90% 95% нь эмэгтэйчүүд байгаа. Тэгэл 2 3 4 5 хүүхэдтэй юм ээжүүд байгаа. Тэгэхээр чи бид нар ингээд өөр хүүхдийнхаа төлөө inner shift хийх хэрэгтэй л болж байгаа байхгүй. Дотоод өөрчлөлтийг хийх хэрэгтэй л болж байгаа байхгүй. Тэг хүний хүүхдийг сайн сурах, хүний хүүхдийг оцрох гэртээ аваачаад одоо Жэни бол амар супер жишээ хэлсэн шүү дээ. Гэртээ аваачаад нөгөө хүүхдээ байлгаж хагаад уушилт сургах нэг сар надтай байлгаж байсан ч гэх шиг тий. Тэгэхээр чи ингээд нэг ийм юмнуудыг бид нар бас ингээд нөгөө ингээд ярилцах орчин байгаад би бас амар талархаж байна. Ярилцах ийм гоё интернет те подкаст ийм сувгууд байгаад амар талархаж байна. Тэгэхээр энийг ингээд шимтэд сонсдог манай подкастыг бүр ингээд шимтэж ингээд дугаар болгоны хүлээ сонсдог ийм хүмүүстэй болцсон. Тэгвэл чи нөгөө хэд маань ингээд сонсонгуудаа амар баярлаа. Амар их юм ойлгоод бүр ингээд буцаа талархал хичээд те ингэж байгаа байхгүй. Тэгэхээр эн чи ингээд жилээс жилд өдрөөс өдөрт өргөжин те манай багш нар хүртэл хэлдэг штэ. Хоолоо хийж явахдаа чи хүчээд хийгээд хоолоо дуусгаад ингээд яг подкаст дуусчээдэг. Тэгэхээр чи цаана нь ийм чухал зүйл бас байгаад байдаг. Бид нар чи яг үнэндээ
социализмын үе шиг тий ажлын мангас, ажлын трактор, ажлын машин болгоод идэг. Хүүхдийн 45 хоногтой байхад яасалт өгчөнгүүтээ ээжийг нь ажилуулад идэг. Нэг ийм хүн ам цөөхөнтэй улс орон байсан бол одоо харьцангуй ардчил хөгжөөд Филиппинээс гэрээ үйлчлэгч авчирдаг болчиход шүү дээ одоо. Филиппинээс хүүхд асрагч авчираад тэднийхэн цалин амар хямдхан сайн 829-500 жилөө Монголын цалин байгаа байхгүй юу? Филиппинээс авчирсан гэрээ үйлчлэгч, Филиппинээс авчирсан хүүхд асрагч. Бараг багшин цалинтай адилхан шүү дээ. Тийм Монголын багшийн цалинтай адилхан л байгаа байхгүй юу? Тэгэхээр чинь үгүй энийг зүгээр цаана бодоход бол төлж болох цалин. Тэг төлж болох зүйл байгаа даа байхгүй. Тэгэхээр чинь нөгөө нэг ийм ажиллах хүч мөч гэдэг юм чи одоо ингээ гаднаас ч орж ирж байна. Дээрээс нь Монголын хүн ам ч гэсэн амар гоё тэлж байна. Дээрээс нь ээжүүд гэртээ хүүхдээ харах юм чи амар чухал гэдгийг нь ойлгож байна. Яг тэр нэг социализм үеийн нэг сайн маяг гарантай хүн амтаа тэнгүүтээ ингээл хүн болгон 45 онуулаад хүүхдэд ясалт өгчдөг энэ үе бол бас биш болчиход байна шүү дээ. Биш болчиход байна. Тэгэхээр чи ингээд бид нар ийм зүйлүүд дээр ингээд нэлээд хонгон уус ууштай бодох, ярилцах тий өнөөдөр менежертэй таалагдах биш. Өнөөдөр хамт олондоо тий амар мундаг шүү, шилдэг шүү гэж хэлүүлэх биш. Өнөөдөр тайзан дээр гараад шилдэг багшийн сайт өргөний шагнал авчаа баярлаа суух биш. Өнөөдөр тий ингээд багшийн алдар гэдэг медаль ингэр дээрээ зүүчээд ваа би алтартаа шүү гэж өөрийгөө үнэлэх ерөөсөө биш. Өөрийгөө үнэлэх зүйл нь юу юм бэ? Гэр бүлийн үндэс нь. Үр хүүхдийн тэр одоо сайн сайхан байдал, үр хүүхдийн одоо амжилттай яваа байдал. Амжилт гэдгийг би болохоор өөрөөр ярьж байгаа шүү. Медаль зүүж байгаа гэдэг утгаар нь биш. Амжилт гэдэг нь хүүхд нь өөрийгөө таньсан, тий. Гоё юм эргжүүлэлттэй үзэл бодолтой энэ задгай сэтгэлгээтэй одоо юу байдаг чи ийм байдлаар ингээд хүлээж авах нь амар чухал болоод байгаа байхгүй юу. Тэгэхээр чи ингээд Багш нар дунд тийм үг үүдэж штэ хичнээн цаг ажилласныг тэр ажил биш үр хүүхдүүд гэр бүл нь хурц мэддэм аа. Хань ижил мэддэм аа гэдэг нэг тийм үг байдаг штэ. Йоо тэгээд наа үг чинь яваал байгаа үстэй. Үг бол яваад идэг байхгүй юу. Үгийг одоо ингээд таяр ингээд сонсохоор нэрээ тийштэй гэл ойлгогдож байгаа штэ. Facebook дээр. Тий ингээд энэ үг нь үнэн шүү гэд яваад идэг байхгүй. Тэгээ шеэрлэгдээл нэрээ ийм штэ гэл нэгэндээ хилээл яваад. Тэгсэр нэ хин өөрчлөлт хийсэн. Яг үндэ тэр хэдэн мянган үг ширлээ тэрнийхээ төлөө ганц зүйл хийг бол яг л нөгөө нэг үр хүүхдэд зарцуулах цаггүй ажиллаа хийгээл тэгэл яг л байх байранда байгаа шүү дээ. Ер нь бол өөрчлөгдөөгүй. Үг ширлээ тэр нь хэдэж өөрчлөгдөөгүй. Тэгэхээр багшийн бас нэг юм хүлээж авдаг юм нь юу гэхээр цалин нэмэгдчихвэл миний амьдрал сайхан болчихно гэж үзээд идэг. Цалин нэмэгдчихвэл миний амьдрал. Тэгэл цалингаа нэм гэж хаасайгүй юмнууд яваад идэв. Тий? Холоо нодлон ингээд тий ингээд нөгөө хэцүү хийсэн burnout орчихсан хавар ядарч ирсэн гэтэл энэ хавар хөнгөн шингэн байна. Энэ хооронд мөнгөний зөрүү тийм өндөр гарсан уу? Байхгүй тий. Өндөр биш тий. Тий өндөр биш хэвээ яг адилхан л ингээд инфляцийнхаа түвшинтэй уялдсан цалингийнхаа нэмэлтийг аваад ингээд жил болго явж байгаа шин. Тэгсэн мөртлөө жаргалтай байна. Жаргалтай байна. Тэгэхээр мөнгнөөс гадуур жаргалтай байх ч юм уу чөлөөлөгдсөн байх, хөнгөн шингэн байх ийм юмнууд нь яг үндэ амар чухал. Өнөөдөр бол ингээд арьс мэрсэн амар гоё одоо хамаг бодгон шингэцэн те чигшилтэй тэгээ гялтаацсан инээц юм л инээц ингээд сууж штэ. Би өглөө арьсаас яг тэгж харсан шүү. Гэсэн үү те. Тэгээ тэгж л харагдчих штэ угаасаа. Тий. Тэгж л харагдчих штэ. Манай Бруклин ингээд тий ингээд өөртөө анхаарал тавьчихсан ингээд үргэлж ингээд инээгээл амар ямар гоё инээд ямар гоё нүдтэй юм бэ вау гэл ингээд те. Явж л штэ. Тэгээ эн чинь яг үнэндээ мөнгнөө шалтгаадгүй зүйл. Багш нар болохоор яг тэгж бодоод байдаг. Надад мөнгө хүрэлцэхгүй болохоор би ядраад байна. Надад цалин байгаа учраас би ядраад байна. Тэгэл цалин нэмэгдээл ингэчүүл одоо би жаргалтай болж. Нөө үгүй. Тэгэхээр чинь нэг ийм зүйлүүд бас цаана байна. Чин бас inner shift шүү дээ тий. Inner shift. Мөнгнөө шалтгааллахгүйгээр өмсөж байгаа зүүж байгаа шалтгааллахгүйгээр бас нэг ийм inner shift хийх. Тэр нь удаан хугацаанд доктортой ийм гой жаргалтай тухтай байлгах юмнуудыг бас ингэж бүрдүүлж идэг. Тийм зүйл байгаад байгаа байхгүй. Тэгээ 50 байгаа багш гэл ингээр чи бүр тий цаана юу бүтээх үү, юу бодох уу, ямар шинэ инновац гаргах уу. Ер нь хамгийн хүлтэй салбар боловсролын салбар болчихсон шүү дээ. Бүр уур хүрээд. За. Яг үнэхээр гайхалтай яриа боллоо. Тэгээд яг энэ inner shift гэдэг юу юм бэ? Эргээд энийг бид нар хийснээрээ гарч байгаа үр дүн нь юу юм бэ гэдгийг бид нар өстой ёроолыг нь малтаа ухаа төнхөө бүр талаас нь бүгд бид нар одоо өнөөдөр ингэ тавуулаа байна. 5 хүн 5 талаас нь маш олон өөрсдөө жишээ гаргаж ирээд ярьлаа. Тэгээд дүгнээд хэлэхэд хамгийн гол нь яваан дайн inner shift гэдэг чинь зөвхөн таны тэр сурагчдад гарах сайн эерэг өөрчлөлт биш. Таны амьдрал, таны тэр
хүүхдүүд чинь таны үр удамд чинь Бадмагчийн, Далайгийн, Багийнхчийн хийсэн жишээнүүдээр гарч ирж байгаа шиг ийм сайхан өөрчлөлтүүд гардаг байх нэ. Тэгээд яриа сууж хацаж гисэн миний дотор бас жоохон өөрчлөлтүүд гараад явж илаа. Тэгэхээр энийг зүгээр сууж байгаа л гаднаас чи хин нэг ингээл хэлэл яриад өчөхөд л ихлэн тавигдж байгаа юм аа. За тэгээд хоолоо хийж явах та амтархан сонсоорой. Баяртай. 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 Дараагийн подкастаар уулзъя. Bye bye.